Сайн бацхан уу бүгдд нь энэхүү өдрийн мэндийг хүргэе жирийн Анжел байна. Та бүхэндээ ээлжит бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай. Өнөөдрийн бичлэг нь таны краш, таны тухайд ямар үзэл хандлагатай байдаг вэ гэсэн утгатай мэрэг болно. За энэхүү мэргийг та сонсохын өмнө шалгуураа сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл хайр дурлалын асуудал нь хоёр хүний энергиэс шалтгаалдаг учраас тэр ингээд утгууд шалгуурууд нь тийм нарийн байх хэрэгтэй гэж би бодсон. Тэгэхээр өнөөдрийн мэргийг ямар хүмүүс сонсох хэрэгтэй вэ гэхээр та краш руугаа тодорхой үйлдэл хийгээд хоёрын харилцаа анхан шатнд нэгнийгээ таньдаг, дөнгөж мэддэг болж эхэлж байгаа ийм хүмүүст илүү их тохирноо. Тэгээд дараагийн бичлэгээр ингээд бичлгүүдэд ахиулаад хайр дурлалын мэргээ илүү хийхээр та бүхэн өөрт тохирох хайр дурлалын мэргээ олж сонсох боломжтой. Өнөөдрийн мэрэг нь болохоор дөнгөж ингээд краштайгаа анхан шатны харилцаанд явж байгаа хүмүүст илүү тохирноо. Мөн дотроо крашлдаг хэрний краш руугаа ингээд зүрхэлж үйлдэл хийхгүй байгаа хүмүүст бол хараахан тохирохгүй. Яагаад гэвэл таны краш таны тухай мэдэхгүй болон бас мэдээлэл байхгүй учраас таны тухайд ямар нэг зүйл бодож ийн гэж хэлэхэд хэцүү байх болно. Тэгэхээр краш руугаа тодорхой үйлдэлүүдийг хийсэн краш чинь таныг таньдаг тийм харилцаанд байгаа хүмүүст илүү их тохирох болно гэдгийг дахин сануулъя. За одоо бүгдээрээ сонголтын хэсэг рүүгээ орноо. Сонголтын хэсэг нь болохоор бас өмнөх бичлэгүүд шиг эрэгтэй эмэгтэйгээрээ ялгаатай байгаа. За одоо та эрэгтэй хүн байлаа гэхэд таны краш бол эмэгтэй хүн байна да. Тэгэхээр эмэгтэй гурван зурагнаас сэтгэл татагдсан нёгийг сонгоно. Харин та эмэгтэй ах юм бол эрэгтэй талд байгаа гурван зурагны нэгийг сонгох учиртай юм аа. За ингээд та бүхэн сонголтоо хийгээд бичлэгээ хүлээн авч үзсэн үү? Түр баяртай. Эмэгтэй 1-р картыг сонгосон хүмүүс тавтай морилно. Эмэгтэй 1 гэдэг нь та өөрөө эрэгтэй. Тэгээд таны краш эмэгтэй. Тэгээд хамгийн ихний эмэгтэй гэсэн эмэгтэй талын хамгийн ихний зургийг сонгосон хүн гэсэн үг. Ойлгогдож чадж байгаа юм лөө. За энийг сонсох хүмүүс эрэгтэй хүн байна. Эрэгтэй хүн байна. Эмэгтэй талд байгаа хамгийн ихний зургийг сонгосон эрэгтэй хүмүүс зориулсан мессеж. Ямар сонирхолтой болж байна. За хамгийн эхлээд та энэ крашхийн хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ та? За хамгийн нэгдүгээр тэр хүн танаас жоохон хоол байдаг юм шиг санагдаж байна. Хоол яг ингээд яваад очих хүссэн цагтаа очиод харъя гэхээр арай нэг жоохон зайтай юм шиг тэг санагддаг. Эсвэл бол та хоёрын дунд нэг яг ингээд сайхан ярилцаа сууя гэхээр нэг тийм хаан байгаа юм шиг санагдлаа. Зүгээр ингээд найзтайгаа ярьж байгаа юм шиг те. Эсвэл зүгээр нэг танилтайгаа ярьж байгаа юм шиг ингээд ярих харилцаа үүсгэх. Зүгээр болзоонд урах гэхээр айгуу тийм асуудал үүсээд байгаа юм шиг санагддаг. Нэг л та ингээд зөрөгтэй үйлдэл хийж чаддгүй, нэг л хулж байгаа юм шиг те. Нэг бол өөртөө амар ихтгэлгүй байгаад байдаг гэж энэ хүнийхэн тал дээр. За тэгсэн мөртлөө ингээд хамтдаа гой сайхан ирээдэг хүлээх бүтээхийг айгүй гоё хүсдэг гинэ. Хамтдаа гоё болзоонд яваад дуртай зүйлүүдээ хийгээд гадуур ингээд цагийг хөвгөлтөн өнгөрөөвөл ямар гоё вэ гэж боддог. Дэрэгдэн байхыг та айгүй хүсдэг. За нөгөө талд болохоор яагаад юм бэ ийм мэдрэмж айгүй ороод ирлээ. Тэр хүнд жишээ нь өөр ямар нэг краш, таны краш чинь дахиад краш байдаг бол тэр хүнийг ингээ холдуулаад ингээ миний тухай энэ хүн бодоосай, миний тухай анзаараасай гэж айгүй хүсдэг, тэмүүлдэг. Магадгүй хайрын дом гэх юм чараа хайшээ. Зүгээр хайрын дом хийж байгаа юм шиг энэ хүн миний тухай бодоорой, миний надын талд ирээрээ гэд айгүй тийм зүйлийг хүсдэг. Бас тийм ингээд домч гэх юм уу нэг тиймэрхүү зан үйл байдлын юмыг жоохон оролдох гээд байдаг юм байна та. Тэр үнийг ингээд яаж иж байгаа л өөрлөгөө ингээд авчмаар санагдаад байдаг гэдэг чинь. Тэгээд ямар учраас ч юм бтэ тэр хүн рүү ингээд очихоор тэр хүн рүү ямар нэг үйлдэл хийхээр ямар нэг саад партаатай заавал тулгараад байдаг. Айгүй гоё жишээ нь яаж иж байгаа за өнөөрөө уулзъя очиод авъя ажлаас чинь өдөр ингээ хамт хоолнд орё гэд
ямар нэг болзоо тавлаа штэ. Тэгэнгүүт яг ингээл цаг нь болонгууд таны ажил амжихаан байгаа ч юм уу те. Эсвэл тэр хүнд нь гинт ажил гарч ирээ ч юм уу. Ингээд хорвоо ертөнд та хоёр ингээ уучруулахыг хүсгүй ч байгаа юм шиг тийм нэг сонирн байдалтай. Ерөөсөө уулзах гэхээр уулзах чадахгүй. Очих гэхээр очиж чадахгүй. Нэг тийм сонирн байдалтай байдаг гинэ. Тэгээд та болохоор тэр эмэгтэйг айгуу тийм гоё үзэсгэлэнтэй хөөрхөн одоо намайг тоох болгоо да ийм гоё бүсгүй яаж намайг одоо тоох юм болоо надад одоо зүс царай би хаа гэдэг ах юм байхгүй надад зүгээр л тэр энэ бүсгүйн төлөө зориулах зүрх сэтгэлэл байна гэж та өөрөө айгуух боддгоо гэдэг чинь. Тэгээд бас энэ харилцааг гоё бүхтэх эсвэл тэр үнтэй хамт байх тал дээр жоохон тийм ихтгэл муутай байдаг магадгүй нөгөө ямар нэг хан бартасаад гів гинт гарч ирээд хоёрыг учруулах байгаа юм шиг байдгаас ерөнхийдөө ол үүдэлтэй байх магадaltaй. Уг нь ингээд та дотроо ингээд энэ үнтэй гоё харилцаагаа бүтээж хиймсэн, гоё байх юмсан гэж их боддог мөртлөө. За бүтэхгүй бах таа. За намаагч тоохгүй бах таа гэд нэг тийм өөртөө ихтгэлгүй жоохон холж байгаад байдаг гэж харагдчихэв. За ингээд таны байдал таарчих юм бол энэ бичлэгийг үргэлжлүүлэн хүлээн авч үзэж болно. Хэрвээ таарахгүй бол үлдсэн хоёр зурагнаас сонгож болно шүү. За одоо ингээд та крашхан тал дээр ийм байр суурьтай байд юм байна. За тэгвэл таны краш яг ямар хуу зан төрхтэй хүн бэ гэдгийг харцгаая хэдүүлээ. За таны краш ер нь ямар хуу хүн бэ? За таны краш аюу тийм байр суурьтай бодлого төлөвлөлт сайтай хүн байхаар харагдаж байна. Ерөөсөө зүгээр сэтгэл хөдлөлөөрөө ямарваа нэг асуудлыг шийддэггүй айгуу сайн тооцож ийж за ийм учиртай юм байна. Тэгвэл ингээл их зүгээр юм байна штэ гэд айгуу тийм боддог, ингээ шийддэг. Яг тийм төлөвлөгөөтэй. Тэгээ ерөөсөө ингээд сэтгэл хөдлөлөөр юмыг шийддэг. Айгуу тийм байр суурьтай хүн байна. Таны краш. Угаасаа хүн дурлахгүй байх аргагүй хүн байна. За тэгээд бусдын нүдэнд айгуу ил байдаг. Магадгүй краш чинь олон хүн крашлдаг байх. Эсвэл та хоёр нэг дор ажилладаг байлаа гэхэд одоо ажлынхаа хамгийн нөгөө супер дупер нь байх нь шүү дээ. Тэр хүн ингээд бүх зүйлийг мэддэг, ийм авьяастай мундаг. Тэгээд бүх талаа аюу жигдэх хөгжүүлсэн байна. Одоо жишээ нь зарим хүмүүс ажилдаа мундаг хэрнээ ууж идэх одоо наргид цэнгэх зүйлэр ингээд таг 0 байдаг шүү дээ. Таны краш бол яадгүй гэхээр ажиллаж хийвэл хийсэн шиг хийн, хувь хүний хөгжүүлэх хүртэл сайтай, гарч орж одоо шоуд сингэн болоо гэхэд тэрэн ч гэсэн ингээд авьяастай. Айгуу тийм адтай сэргэлэн бүсгүй байх нэ. Юмд ингээд дүртэй яаж иж байгаад учир мөчрийг нь олцдог. Айгуу тийм сэргэлэн цаваа өөдрөг хүсэл тэмүүлэлээр түүрэн яг ингээд өөрийгөө тэр үнтэй харьцуулахаар та баг ингээд нам зогссон ингээд амьдралтай юм шиг тэр хүн бол ингээд дүрлцсэн юм гоё халуун дулаан тий хүсэл зорилгоор ингээд дүүрэн тийм баялаг амьдраач байгаа юм шиг. Тийм мэдрэмжийг өгдөг хүн байхаар байна. За тэгээд бустай амар тийм гоё зүрх сэтгэлийн холбоосоо үүсгэж өгдөг хүн байна гинэ. Бусдын ингээ хэлж чадахгүй байгаа тэр зүрх сэтгэлийг бусдын ингээ зүрх сэтгэлийн гүн рүү айгуу сайн нэвтэрдэг. Бусдыг амар сайн ойлгодог, дэмждэг. Тийм хүн байна. Яг сэтгэл зүйн төвшөнд айгуу тийм мундаг. Үнэхээр л дэрэгдээ байлахаар те үнэхээр л шунахаар юм краштай хүн байна та. Тэгээд найз нөхөртэй хүрээлэл ажлын хамт олонч юм. Яг тэр өөрийнхөө хүрээллийг айгүй гоё бүрдүүлдэг. Одоо хүнийг найзаар нь шинж гэдэг нь штэ. Тэрвээ энэ хүний найзаар нь шинжих юм бол угаасаа яг л гадна төрхшгээл тийм л мундаг найзтай байна. Зарим хүмүүс нэг сонсон найзтай штэ. Яаж одоо нийлсэн гэмээр сонсон эвгүй зан төрхтэй ч юм уу тийм байхад энэ хүн яг л өөрсгөө тийм мундаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлчихсэн байдаг гэж. Тэгээд дахиад хэлэхэд айгүй тийм өөдрөг хүсэл тэмүүлэлтэй юмхнаар юм хийждэг. Яаж иж байгаа даргыг нь олцдог. Ерөөсө бууж өгнө гэдгийг мэдтгүү. Тийм хөөхс чиг гинэн цагаан. Үнэхээр л хайр татам бүсгүй байна да. За тэгээд байнга ямар нэг зүйлийг бодож төлөвлөж явдаг. Хэний санаанд ороогүй зүйлийг ингээ хийж хэрэгжүүлэх гээд явж идэг. Хаяа ингээд ярилцаад, хаяа ингээ ярьж байгаа юм уу минь сонсохоор ямар хүүхэд чиг юм бэ гэж боддог. Тэгсэн нэрэл хүүхэд чиг ч гэсэн гинэн ч гэсэн яриад байгаа санаа нь бүтчихэр юм байна шүү. Ямар ч хөөрх юм бэ гэд. Айгуу тийм хөөрдөг бас ингээд хайрч нь хүрдэг, бас ингээд биширдэг.
Ийм мэдрэмжүүдийг тэр хүнээс цуглуулдаг байна. Тэгээд ер нь бол хэлэхэд те би одоо эмэгтэй ч гэсэн энэ бүсгүйг бол бараг крашлахаар байна. Ийм ундаг бүсгүй хахна шүү. За. Таны ингээ бэлэг оюуны юмнууд үнэхээр зөв харцтай байна. Энэ хүн чинь үнэхээр сайн хүн байна. Нэмэлтээр зөвлөгөө хэлэхэд болохоор энэ хүн ингээ ямагт ингээ ямар нэг шинийг бодож ингэж төлөвлөж байгаа байгаа штэ. Хэрвээ та хоёрын харилцаа гоё бүтэх юм бол энэ хүнд хамгийн чухал хэрэгтэй зүйл юу байдг вэ гэхээр арт талыг нь сайн хамгаалдаг, хийж хэрэгжүүлж байгаа зүйлийг нь дэмждэг. Ийм мэдрэмжийг тэр хүнд өгөөд ах юм бол тэр хүн ингээ тань руу хурж ирэх, наашлах тийм зүйл байх болно. Ийм мундаг, ийм хүсэл тэмүүлэлтэй бүсгүйд арт нь ингээ туслаа дэмжиж өгөх те. Арыг нь ингээ баттай хамгаалж өгдөг. Тэгээд өөрөө ингээд хэдий ингээд сэнэгт санаачлаад ийм гал цогтой байдаг ч гэсэн жоохон тийм өөртөө итгэл нь жоохон сулхан байж магадгүй. Тэгэхээр өөрт нь гоё итгэлийг өгөөд хайр халамжийг мэдрүүлээд ингээд ах юм бол энэ хүний зүрх сэтгэл тань руу улмал чиглээд ах магадлал нэлээд өндөр байх шүү заяа. За одоо бүгдээрээ энэ хүн таны тал дээр ямар хандлагатай байдаг вэ? Та хоёр ч ингээд нэгнээ жоохон мэддэг болсон. Тэр хүн бас ингээд таны талаар за ийм залуу байгаа мэн гэж мэддэг болсон байгаа шүү дээ. Яг таны тал дээр ямар ингээд хандлага гаргаж байгаа вэ гэдгийг нь одоо хэдүүлээ харцгаая. За энэ хүн таны тал дээр ямар үзэл хандлагатай байдаг гэсэн чинь ер нь бол харилцаа эхэлж явж байгаа гэхэд ер нь их нааштай шүү. Таныг ингээд ямар дэжгүй юм бэ? Ингээ хамт байхад айгүй дэжгүй маа. Ингээ шинэ харилцаа эхлүүлж бас болж болох л ингэдэг тийм өөдрөг хүсэл тэмүүлэлээр харж байна гэж. Энэ хүн бас байвал байж хаарлаа. Ер нь их дэжгүй шүү гэдэг байдлаар харж байна гэж. Тэгэхээр та өөртөө багч гэсэн итгэл нэмээрээ. За тэгэнгүүтлээ заяа таныг ингээд дэжгүй юм байна гэж бодонгуутлаа таныг амар залхуу орой гэж боддог. Эний өөрлөө нь юусоо үйлдэл хийдгүү те. Бас ингээд жоохон сайн юм уу гэхээр жоохон өгөөж юм шиг. Жоохон өгөөж юм уу даа гэхээр жоохон сайн юм шиг. Тэгээ тэр хүн жоохон гайхаад хэрвээ сайн юм бол эрэгтэй хүн байж жоохон зоригтой үйлдэл хийчих болдгоо юм бах та. Гэж жоохон харзнаад хүлээгээд байдаг. Эний түрүү нөгөө таны одоогийн байдлаар энэ карт гарч ирсэн шүү дээ. Та ингээд гівтээ цаана тэр галуу болохоор тэр бүсгүй байхгүй юу? Тэгчээд энийг дөрөв одоо сэлмийг одоо тайршингагаал над дээр хүрээж ирэх юм дээр одоо яагаад удаад идэх юм бэ? Ямар сонин залуу вэ ч юм уу те. Уг нь ингээ надад жоохон ингээ таалагдаад байна л да. Гэхдээ ингээ над руу үйлдэл хийхгүй болохоор би одоо яг яах ч учиртай юм те гэж боддог гинэ. Ер нь бол ингээд хамттай цагийг хөвгөлтэй өнгөрүүлэх те болзоонуудад явах юм сонирхолтой байгаад байгаа болтой энэ мэтэ. Утасны цаанаас гэхээс илүү боддоор нэгэндээ мэдрэмж өгдөг те. Боддоор хамт зугаална, хамт ингээ музей үзэх те, жүжиг үзэх юм уу. Гадуур хамт алхах, кино үзэх, хамтдаа юу л ингээ хөвгөлтэй гоё ингээд хийж болмоор энэ төр болгоно ингээд хийвэл хийчмээр байдаг. Бодит мэдрэмж танаас авахыг аягүй хүсдэг гинэ. Зүгээр арай өглөө сайн уу юу гэж ийн арай сайхан амраарай хөөрхөн шүү гэдэг үгнээс илүү боддоор уулзаад магадгүй гараас ч ингээ хөтлөөд удаан ингээ юм яриад талхах юм уу тийм гоё бодит мэдрэмж өгөөсэй гэж боддог. Тэгээ танд ямар ч байсан талтай юм биш үү заяа. Тэгээд та яалтчгүй тэр үнийг жоохон эргэлзүүлээд байна гэдэг. Тодорхой ингээ зоригтой үйлдэлүүдийг хийхгүй залхуураач байгаа юм шиг нэг бол ингээ сайн биш юм шиг. Тэгээ бас ингээ таныг ингээд нэг талдаа шийдчихвэл энэ хүн бас амьдралаа шийдчих гээд байна гинэ. Яг ингээд үнэхээр ингээд та ингээд өөрлөө татагтаад ирвэл бас ингээд хүлээгээд аваад авчмаар байна. Тэгээд үнэхээр татагдаж ирэхгүй байвал ингээд зайгаа барьчмаар байна гэдэг энэ хүн ингээд яах учраа бас жоохон олохгүй байна гинэ. Таны одоо шийдэл хараад байгаа юм. Тэгээ эмэгтэй хүн учраас нөгөө бардам зан гэж байгаа шүү дээ. Эмэгтэй хүний бардам зан. Тэгээд шууд танаас асууж чадахгүй. Тэгээ таныг ингээд яах гэж ингээд хараал гайхаал ажиглаал байна. Тэгээ магадгүй та яад юм болов? Заримдаа ингээл хууйхаа юу болоо гэж амар бичиж ингэжснаа нэг таг алга болчдөг гэж магадгүй. Тэгээ нөгөө эмэгтэй чинь таны краш яахаа мэдгүй. Хөөх ямар дайггүй юм бэ гэж бодчихснаа бүр таг алга болтоор за завхудлаа юм байна гэж бодож л тавьж та гарч ирээд яг нэг тийм үл үзэгдэх юм шиг хаяа ингээ харагдаад хаяа болцдог юм шиг ийм мэдрэмжийг тэр бүсгүүд өгөөд байна гэж. Тэгээд ерөнхийдөө багцлаад хэлвэл танд бол талтай байна. Тэгээ ингээд
хамтдаа ингээ харилцаа эхлүүлье гэх таныг ингээ гуйгаа те жоох ингээ шавдуулах юм бол ихэндээ жоох үгүй мүгүй гэж мэджин готлаа таны тал руу эргэх магадлал нэлээд өндөр байна гэж харагдаж байна. За одоо болохоор энэ харилцаа бүтэг бол ямар шалгуурыг даах ёстой гэдгийг нь харцгаая. За энэ харилцаа бүтгүү. Яадаг лээ. Хоёр ингээ дотоод сэтгэлдээ нэгнийхээ учрыг олохгүй ингээ байгаадаа ш дотроо бясалгаад тэгээ энэ эргэж хардна гэдэг чинь нэгнээ сэтгэлээ илэрхийлнэ гэсэн үг. Нэгэндээ сэтгэлээ илэрхийлнэ. Тэгээ нээлттэй байгаад нэгнээ ер нь бол ойлгоно гэсэн үг болж байна. Тэгэхээр нэгэндээ одоо дотроо хадгалж байгаа зүйлүүдээ нэгэндээ хэлээд ойлголцсноо гэдэг чинь бүтэн гэсэн үг. За бүтэн гэдэг үгээ би нэг 40% таагаар хэлээ заяа. Үлдсэн 60% нь та хоёроос шалтгаална. Тэгээ хайр дурлалын болоо ингээд хүмүүс хоорондын харилцаа чинь заавал нөгөө хүний нэрийг бас давхар оролцдог. Та ингээд 1000 хичээгээд өсрөөл нэг 51% руу төхүүлнэ. Тэрнээс биш яг 100% болохгүй яа гэвэл одоо чинь Монгол гэр байгаа штэ. Хоёр баг нь хоёулаа байж ижил гэр ингээд сүндэрлж босноо да. Тэгвэл нэг багны аваа ичвэл нэг нь хонхоож ороо тэр өрөөсөө Монгол гэр биш юм шиг харагдана. Тэгэхээр та хоёр бол нэг 40% таа бол биелэх магадлал одоо явж байна. Тэгээд хоёрын харилцааг үнзгэрэх тусам энэ харилцаа одоо энэ хувьд нь өсөөд 100% болоод бүтгийг үгүйсэхгүй. Тэр одоогийн байдлаар нэг 35-аас 40% таагаар бүтэх шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. За одоо бүсгийн талаас ямар даалгавар биелүүлэх ёстой вэ гэсэн чинь бүсгүй бас үнэхээр тань талтай гэдгийг дахиад мэдэгдэж байна. Тэгээ бүсгүй болохоор ингээд тань руу бас ингээд зүр сэтгэлээ нээх хэрэгтэй байна гэж. Зүгээр ингээд эмхтэй хүн ингээд бардам царайлаа цаашаа хараад жоохон дээгүүр хараад алхах штэ. Чи үнэхээр надад бас таалагддаг. Хэрвээ ингээд хоёлоо үерхье гэвэл тэгээ хоёлоо ингээд харилцаа эхлүүлье гэвэл би ингээд бэлэн байна ч юм уу. Энийгээ танд илэрхийлэх хэрэгтэй. Бүсгийн талын шалгуур болохоор. За харин таны талын шалгуур юу ах вэ гэдгийгсэн чинь жоохон тийм хүсэл таашаал энэ төр мэдрхийг хүсэж байгаа бол тэр ингээд хүслээ дарах хэрэгтэй гэж. Магадгүй энэ үнийг та ингээд сэтгэлдээ хүлээж авахгүй зүгээр биеэр нь хүлээж авах гад мэдрээд байвал энийг одоо болоо. Тэр одоо бүсгүй ингээд сэтгэл нь ингээд жоохон юм савлахын ч үе. Одоо ингээд нуур байлаа штэ нуурын ус ингээд тогтун. Тэгэхэд тэр бүсгүй ингээд сэтгэл бол ингээд нуурын юм тогтун ус гэсэн. Одоо танаас авж байгаа мэдрэмжээр тэр нуурын ус ингээд жоохон ингээд долгио үсээд байгаа хгүй яг ингээд бүрэн цалих байгаа ч гэсэн долгио үссэн байна. Тэр бүсгүй сэтгэлд ингээд та ингээд бүсгүй сэтгэлд ингээд ойртож гин бүсгүй сэтгэлд ямар ч гэсэн нэг бяцхан өрийг тарьсан байна гэж байна. Тэр бүсгүй одоо таныг ингээд хайрын нүдээр харж эхэлж байхад та ингээд шал өөр бэлгийн нүдээр хараад байж болохгүй гэдэг шалгуурыг танд хэлээд байна. Хэдий ингээд хайрлах гэдэг авч нь ойлгож байна. Гэтэ ингээд бие махбодын жаргал гэдэг зүйлийг одоохондоо хойш нь тавиад яг тэр бүсгийн үнэн сэтгэлдээ илүү харьцаад үзээрэй гэсэн байна. За одоо болохоор таны сахиуснууд энэ хүнтэй одоо харьцах харилцааг чинь тэр дэмжиж байна вэ гэдгийгсэн чинь ер нь бол тийм ээ гэж. Энэ бүсгүй таны аяллыг дуусгаж магадгүй бүсгүй байх болно шүү гинэ. Таны аяллыг дуусгаж магадгүй бүсгүй. Одоо жишээнд амьдралдаа хүн ингээд аялал хийж байгаа штеп. Эсрэг хүүсийн хүнийг одоо эхнэрээ бодлох гол 100 эмэгтэй дотроос сонгоно гэдэг чинь та 100 удаагийн аялал хийж байгаа хгүй. Таны аяллыг дуусгана гэдэг чинь энэ бүсгүй таны ингээд эхнэр болох үед одоо тийм зүйлийг одоо сахиуснууд чинь өгч ин сахиуснууд чинь энэ бүсгийг айгүй өнрөөр үнэлж байна гэсэн. Энэ бүсгүйтэй харилцах тал дээр. За тэгтээ ингэж харагдаад байна л да. Энэ бүсгүй бол те таны хувьд болохоор тэнгэрээс буусан гоод мэдээ энэ бүсгүй авах болно. Одоо тэнгэрийн дагныг та ингээд өөртөө авах чинь гэсэн. Тийм учраас өөрийгөө одоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Өөрийгөө илүү мундаг болох хэрэгтэй байна. Одоо хуучнараа биш цоошин та ингээд бүтэх ёстой шүү гэж. Энэ харилцааг авч үлдэхийн тулд энэ харилцааг бүхэл бүтэн ингээд сайн сайхан байдлахын тулд энэ харилцааг авч үлдэхийн тулд өөрөөсөө шалтгааллах зүйлүүдийг өөрөөсөө шалтгааллах юмнуудыг сайн хийх хэрэгтэй байна. Тэгээд өнгөрсөнд одоо байгаа тэр янз бүрийн элдв шалдав хэрэгтэй хэрэггүй тийм муу мухай зүйлээсээ салах хэрэгтэй.
бүсгүй одоо танд өгөх үнэн сэтгэлийг яг цав ингээ хариулдаг тий. Тэр үнэн сэтгэлийг нь гомдоодгүй. Тэр үнэн сэтгэлийг нь тэр одоо чин сэтгэлийг нь хайрладаг, хамгаалдаг байгаарэ гэж хэлж байна. Ер нь бол таны сахиуснууд уул нь бол тань тохирох хүнийг ингэж шүүх ёстой штэ. Гэтэл энэ бүсгүй бол үнэхээр гоё бүсгүй байна. Тэгээд чамд тохируулахаасаа илүү бид нар одоо тэр бүсгүй чамайг тохируулмаар байна гэдэг чинь. Бараг ингээ таны сахиуснууд тэр бүсгүй тат руу орох гээд байна гэсэн. Тэгээ энэ нь бол уг нь бол таны сайн сайхны төлөөлөл юм байна л да. Сайн хантай уулзраад үлдсэн амьдралынхаа туршид аз жаргалтай амьдрал гэдэг нь явж таны төлөө хийж байгаа сахиусуудын сонголт байхгүй юу. Тэгээд энэ сайхан бүсгүйг дэрэгдээ байлгах яг гэвэл өөрийгөө дахин төрүүлэх, өөрийгөө нэлийн шинжлэх, хэрэгтэй хэрэггүй одоо хорц зуршил интересээ салах ийм зүйлүүдийг хийгээд өгөөрэй гэж хэлж байна. За одоо хамгийн сүүлийн хэсэг буюу энэ харилцаан дээр та юу хийх ёстой вэ гэдгсэн чинь ер нь бол хэрэгтэй хэрэггүй зүйлсүүдийг одоо өөрийнхөө хор зуршилтэй таны амьдралд хэрэггүй таны ингээд хавцаар байгаа зүйлүүдийг орхиж хаях хэрэгтэй байна. Өөрийнхөө одоо харанхуй талыг тий учрыг олоод хэрвээ их тамхи мамиг татдаг веб энтер татдаг бол тэрийгэ болоод тэгээд одоо эргэлз буталтгүйгээр энэ зүйлийг шийдэх хэрэгтэй. Одоо за тамхинаас гарыг гэсэн бол тэр чигээрээ гараад одоо үлдсэн амьдралынхаа туршид ингээд татахгүй байх үед тийм байх хэрэгтэй гэж. Тэгээд энэ эмэгтэйн төлөө үйлдэл хийхээ хизээ зогсоох бай гэж. Нөгөө боддоор үйлдэлүүдийн нөгөө сэтгэл санаагаа тавиа те хайрлаад халамжлаад гээд ярилцаад илүү их ойр дотн байгаад айгуу тийм гоё ярилцдаг. Ялангуяа тэр хүний одоо хэлж байгаа өгнүүдийн сайн сонсоод гээд би ингээд чиний зураг сэтгэлийг ойлгодог, чамтай илүү ойрхон байгаа гэдэг мэдрэмжийг өгөөд байгаарэ. Тэгээд энэ тэр эмэгтэй ингээд яг зураг сэтгэлийнхаа бүрэн таних болсон цагтаа тий болсон цагт нь та тэр хүн рүү үйлдэл хийх юм бол энэ ингээд амжилттай хайр дурлал харилцаа болох болно гэж. Тэгэхээр та нөгөө л нэг юугээрээ өглөө болгон сайн уу, өдрийн минь дараа минь өнөөдөр уулзъя ч юм уу тий тэр зүйлүүдийг одоо хайр халамж гэдэг зүйлийг байнга үзүүлсээр агаарэ. Зүрх сэтгэлдээ айгүй ойр хэлж байгаа үгэнд бүрэн гүт сонсдог ийм байгаарэ гэж. Тэгээд чад одоо мессеж ирдэг бол тэрнийхээ оронд илүү их ярих, ярилцах тий калдах ч юм уу энэ зүйлүүдийг илүү сайн хийдэг. Ингээд ямар нэг зүйл болох юм болоо гэд хамгийн түрүүнд танд хэлдэг болох. Тийм одоо болтон тэр хүний зүрх сэтгэлдээ илүү ойрхон хилдэг ингээ ярилцдаг байгаадаа ивэл танд ингээ боломж олдох болно гэдэг гэж байна. За ингээд та бүхний мэргэнд хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа, баяртай. Сэтгэл хэсгээр чочлоод гарахаа мартай зай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. 2 дугаар картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. Та өөрөө эрэхтэй тэгээд эмэгтэй талын 2 дугаар картыг 2 дугаар зургийг сонгосон хүмүүс гэсэн. За эхлээд нь одоо энергийн шалгалт болох үүднээс энэ хүний тал дээр та юу гэж боддог, ямар хандлага байр суурьтай байдгийг би унших болно. Хэрвээ таарч хам бол энэ бичлэгээ үргэлжлүүлэн үзээд таарахгүй бол нөгөө 2 зурагнаасаа сонгоорой гэж хүсье. За. Ханаа дүрээ жоохон носих гоожод байгааг ойлгоорой манайхаа. За. За та краш амар хайрладаг байна тийм. Амар нандиндаг гэж бодож байна. Краша энэ ингээд цэцэг шиг. Тэгээ та ямар нэг ингээ болгоомжгүй үйлдэл хийчихгүй гэж амар өөрийгөө цэгэндэг байна. Энэ бүсгийн төлөө хийж байгаа үйлдэл амар цэгэндэг. Тэгээд нэг юм сонин зүйл нь болохоор та фрэнд зон гэдэг юмд орцсон уу юу? Одоо нөгөө краштайгаа илүү ойрхон байхын тулд найз гэдэг мессен дээр найз гэдэг статус дээр яваад очсон. Таны краш чинь таныг одоо надад ингээд сэтгэлтэй залуу, таньдаг залуу гэхээс илүү миний найз гэдэг байдлаар хүлээж авдаг байхаар харагдаад байна. За мөн болохоор
та бол энэ бүсгүй төлөө одоо юу ч хийхэд бэлэн. Талыг там болгоход бэлэн тий. Уулыг тал болгоход бэлэн. Бүх зүйлээ зориулаход бэлэн. Үнэхээр их хайрлж найнагдаг байна гэж энэ крашгаа. Тэгээд бас айгүй хайрлаж халамжладаг гинэ. Оройтчоор надаа яана. Очоод ингээ хайнуулд юм билүү яа гэм билээ. Гэрлүүний ядаж оруулж хөлөө ийхэлөө гэд. Айгүй тэр бүсгүйд их сэтгэл тавьдаг, халамж үзүүлэх гэж хичээдэг. Тэгээд өөрөө заримдаа өөрийгөө блоклоод байдаг гинэ. Одоо жишээ нь амар ингээд явж очиод хамт баймар байгаа ч гэсэн за ингээд хөөрхий эмэгтэй хөхөд айлгачихгүй за би болимэлий гэд яг гоё зүйл ингээд тэр үний төлөө хиймээр амар бодогддог хэрнээ. За боли яах юм. Одоо унтж байгаа ах тий. Магадгүй ингээд хоолойгийн сонсомоор байгаа мөртлөө яг ингээд кал гэсэн төвчлөрийг дарж чадахгүй. За хөрхий унтж байгаа хаа айгүй байдал завгүй ахаа би одоо саад болчихно болио доо гэд өөрөө үйлчлэг блоклоод байдаг гэж харагдаж байна. За мөн болохоор энэ төлөлт хүний төлөө та өчнөө олон зүйл хийд юм байна. Өчнөө олон зүйлийг. Тэгтээ яг тодорхой нэр хаяггүй хийгээд байдаг энэ хамгийн гол нь. Одоо жишээ нь би чиний төлөө ийм хийж байгаа гэдгийг юусоо тэр бүсгөөд юусоо мэдрүүлдэггүй. Одоо чинь тэр үний ингээд ширээн овоорсон байлаа гэхэд 0 орох хооронд та гэл ширээгийн зэгцэл хүчөөд булан өгдөө суучдаг. Тэгээд тэр бүсг болохоор хин тусалтыг нь мэдэхгүй өнгөрөөд байдаг. Та ерөөсөө өөрийгөө энэ бүсгүй рүү илчилдэггүй. Одоо харин нэг азар нэг найз гэдэг харилцаатай бол байгаад байгаа юм байна. Гэтэ яг ингээд чин сэтгэлдээ энэ бүсгүйг байдаг гэдгийг ерөөсөө мэдрүүлж чадахгүй. Тодорхой үйлдэлүүдийг хийж чадахгүй байгаад байгаа болтой бол харагдаад байна. За хэрвээ таны одоогийн байдалд харж байгаа юм бол бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. Тарахгүй бол нөгөө 2 группээс сонгоорой гэж хүсье. За одоо болохоор тэр одоо таны крашлж байгаа бүсгүй ер нь ямархуу зан төрхтэй хүн бэ гэд ямархуу хүн бэ гэд харсан ч юм болохоор нийтээрч ерөөсөө бууж өгдөггүй хүн байна гэж. Ерөөсөө амьдрал нь ер нь бол тэр бүсгүй амьдрал тийм дардан биш. Ер нь бол саад бэрхшээл, зовлон энэ төр тохиолдохтой амархан тийм хүн ингээл байс гэж байгаа л ямар нэг зүйлээс олоод шаналцсан, байс гэж байгаа л ямар нэг зүйлээс олоод завчгсан яваад байдаг. Тэгсэн ч гэсэн энэ нэмэгтэй бол бууж өгөхийг хизээч сонгодгүй гэж байна. Тэгээд айгүй их зүйлийг хийдэг, хичээдэг байна. Тэгэд өөрт нь хэрэггүй зүйл байсаар байтал одоо үүнийг л би хийх бол болохгүй гэд өөрийгөө айгүй тийм шахдаг, өөрийгөө айгүй тийм шавхдаг төрлийн хүн байна. Яаж одоо энэ бяцхан бүсгүйгээс ийм их итгэл зориг хүч гардаг байна гэж та бараг заримдаа гайхдаг гинэ. Тэгээд энэ бүсгүй ингээ хувь тавилан өөрөөр нь ингээ тоглоод байгаа юм шиг, шоглоод байгаа юм шиг ингээд бүсгүйн амьдралыг ерөөсөө өөд нь гарахгүй байгаа юм шиг тийм байдаг гинэ ерөөсөө. Нэг ингээл бяцхан амжилтанд хүрэх гэхээр л ямар нэг саадтай учирчаад байдаг. За энэ эмэгтэй магадгүй тийм жоохон хурц тийм айжтай байж магадгүй нэг тийм харизм өндөртэй хүн байж магадгүй тий. Жоохон тийм шууд шудрага юм уу хэлждэг. Тэгээ хүмүүнтэй жоохон муудалцаж барихтаа жоохон амархан ч юм уу. Эсвэл үгүй ядаж айгуу тийм тэрсэлцэх төрлийн хүн байна. Айгуу тийм хүчтэй. Шудраг бус зүйлэнд л айгуу тэрсэлддэг. Өөрийнхөө одоо жишээ нь өөрийнхөө цэвэр хүч чадлаар л энэ амьдралаа болгож бүтээж байна. Бүх зүйл ингээд энэ бүсгүйн эсрэг бол яваад байдаг гэдэг ч. За тэгээд одоо амьдрал нь тийм хэцүү байдаг ч гэсэн өөрийг нь гэж сонгоод ирсэн үнийг энэ бүсгүй бол хизээж орхитгүй гэдэг чинь. Өөрийг нь гэж сонгож ирсэн найз нөхөд те өөрийг нь сонгож ирсэн найз залуудаа хайр сэтгэлдээ өгнөн ч байдаг хүн гэж энэ бүсгүй. Тэгээд нэг амир олон зүйлээр оролдоод байдгүй. Яг л хийх ёстой зүйлийг хийгээл яг зөвхөн урагшаа хараад амьдэрдэг. Нэг л зүйлийн төлөө одоо махарч хичээдэг. Тийм хүн байхаар байна. Тэгээд танд бараг хэлдэггүй болохоос ч энэ бүсгүй одоо нуруунд дээрээ маш их хачаатай явдаг. Одоо нэг хүний амьдрал гэхэд бүр арай л нэг 3-4 хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг хөөрхий их ядарч зүдэрч яваад байдаг бол харагдаад байна. Магадгүй та тэр үнийг энэ одоо зовлонгийн нэмгэлч юмсан ч гэж боддог байхаг үгүйсэхгүй. Таны бүсгүй бол үнэхээр л
энэ их зовлон бэрхшээл, энэ их зүйлийн эсрэг өчүүхэн бяцхан бүсгүй өөрөө ганцаараа л чин одоо зүрхээрээ л бор зүрхээрээ л болгож явж байна даа л гэж харагдаж байна. За одоо болохоор энэ таны бүсгүй таны тал дээр ямар одоо үзэл хандлагатай байдаг вэ гэхээр таныг ингээд танд зүрх сэтгэлээ нээхэд бэлэн байдаг аа гэж харагдаж байна. Зүрх сэтгэлийнхаа мухарт байгаа зүйлсүүдийг тий тантай хуваалцах дуртай, танд ингээ ярих, танд сэтгэлээ нээх дуртай. Тэгээ хэдий ингээ та ингээ брэнд зоонд орсон юм шиг санагдж байгаа ч гэсэн энэ бүсгүй таныг зүрх сэтгэлтэйг айгүй ойр хүлээж авдаг. Ойр хүлээж авдаг. Тэгээд таны тал дээр ягаад ч юм айгүй хитгэл найдар тээдэг гинэ тэн дээр. Тэн дээр айгүй хитгэл найдар тээдэг. Тэгээ бас өөр хүн рүү яваад өгчих үедээ гэсэн айдастай. Ингээ хамтдаа гоё байх юмсан, хамтдаа аз жаргалтай байх юмсан, магадгүй ингээ гоё үерхэх юмсан ч гэж бас боддог байхыг үгүйсэхгүй байна. Та бол энэ бүсгийн хувьд те зүрх сэтгэлтэй баг хамгийн ойр атсан тэр одоо эсрэг хүсийг хүн гэж хэлж болохоор байна. Тэгээ тань дээр их ихтгэл найдар өгдөг. Хэдий ингээ найзын юм шиг харилцаатай мөртлөө таныг ингээ өөрийнхөө сэтгэл рүү ингээ хүлээж авах гад байдаг аа гэж. Тэгээд танд айгүй ихтгэл найдар хүлээлгдэг байна. Тэгээд өөр хүн рүү ингээд өөр хүнийг сонгоод явчихыг гэсэн айдас байдаг. Тэр нь бол хамтдаа ингээд шинэ гоё харилцаа тий. Одоогийн энэ нэг дэм танилын эсвэл нэг найзын харилцаагаа ахиулаад үерхэх харилцаанд ингээд орохыг айгүй хүсэж бас хүлээдэг байхаар бол харагдаж байна. За одоо болохоор энэ харилцаа бүтгүү эрэгтэй талаас ямар шалгуур, эмэгтэй талаас ямар шалгуур гэдгийг нь харъя гэдүүлээ. За энэ харилцаа бүтгүү. Тимээ бүтнэ гэж байна. Тимээ бүтэх болно. Нэг нэгэндээ их л олон зүйлийг зориулах ийм харилцаа байх болно гэж. Магадгүй нэг нэгнээ идгэх те нэгнийхээ өнгөрснийг ойлгох ийм харилцаа үүсэх болно гэж. За харин эмэгтэй талаас ямар шалгуур авах вэ гэсэн чинь энэ харилцаа бүтэн гэдэг тийм ихтгэл найдвартай байх хэрэгтэй гинэ бүсгүйн талаас. Таныг ингээд өөр хин нэгэн рүү явчих үе те өөрийг орхичих үе гэдэг айдастай биш. Энэ харилцаа бүтнэ болноо. Яаж иж байгаа бит хоёр ингээ гоё аз жаргалтай байна гэдэг ийм харилцаад ийм ихтгэл найдвар байх хэрэгтэй гэж байна. За харин эрэгтэй буюу таны талаас ямар шалгуур байх хэрэгтэй вэ гэхээр хизээд туушгүй юм ноён нуруутай байх хэрэгтэй. Уйлаад уцаар ярихад та ингээл тийм үү зүгээр дээ гэдэг нэг тийм мэдрэмж өгдөг те. Баярлал тантай ингээд гүйччээд уулзгаар хөөе яас хөөрх юм бэ ч юм. Яг ингээд хизээж очсон нэг л хിവэрээ. Хизээж очсон зүрх сэтгэл нь ойр тэр нэгэн байгаасай гэж хүлээдэгэ гэж. Тэр нэгэн байгаарэ гэдэг ийм шалгуурыг танд ингээд өгж байгаа юм шүү. За одоо харин таны сахиусууд энэ харилцааг дэмжиж байна уу гэсэн чинь үгүй гинэ. Хэдий ингээд та хүсэж байгаа те тэр бүсгүйч гэсэн таныг амьдралдаа оруулахыг зөвшөөрж байгаа ч гэсэн сахиусуудад энэ харилцаа бол анханасаа таалагдахгүй байна гэж байна. За яагаад гэсэн чи нэгдүгээр хүндэслэл ингэнэ. Хэдий ингээд та тэр бүсгүйд ингээд туслаад ингээд тусдсан болох ч гэсэн тэр бүсгүй ингээд таны хамаг эрч хүч энергийг хиймэрлүүн дагч нь сороод ах болно гэдэг чинь. За тэгэхээр магадгүй энэ харилцаа одоо жишээ нь хосын харилцаач бай, хүн хоорондын харилцаач бай. Айгүй тийм гоё эерэг хүсэл тэмүүлэл ингэж өөртөө үлдээх хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ харилцаанаас та маш их шарахтай үлдэх болно. Бараг ингээд эргэж хөл дээрээ босхгүй байх хэмжээний тийм шарахтай үлдэх болно. Тэгээд энэ харилцаан дээр та зөвхөн хичээгээд хамаг эрч хүч энерги бүх зүйлээ золиослох нь та байхаар байна. Тийм учраас сахиус бид чамд энэ харилцааг бүтээж өгөхийг яасан ч зөвшөөрөхгүй гэж шүү заяа. За хэрвээ энэ харилцааг бүтээе гэвэл та ямар байх вэ гэхээр нөгөө л зург сэтгэлтэй нойрхон мэдрэмж сэтгэлийг ойлгодог хэрэгтэй үед нь ярилцдаг юм байх хэрэгтэй. Тэгээд юусоо төрүүлж яаран үйлдэл хийхгүй байгаа гэвэл тэр бүсгүй тэр таны краш те таних болох магадaltaй болж ирнэ гэж байна. За тэгээ бас нэг зүйлийг анхааруулхад сахиусууд дэмжихгүй байна гэдэг чинь яаж боломж олдчих те яаж ч хамттай байсан ямар нэг ингээ асуудал гарсаар байгаад одоо ерөнхийдөө бол
хол байх зүйл бол шүү. Яаж иж байгаа бүтээлэж гэсэн тэр одоо зүйлсүүдийг саяын хэлдэг зүйлсүүдийг анхаараарай гэж хэлмээр байна. За ингээд таны муншлага энэ хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Сэтгэгдэл хэсгээр чачлага мартаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Сайн мэцхан уу 3 дахь картыг сонгосон эрэгтэйчүүд маань тавтай морил та эрэгтэй эмэгтэй крашаа үзүүлэх гэж байгаа. Тэгэд эмэгтэй талд байгаа 3 зургийн 3 дахь зургийг сонгосон гэсэн үг. За ингээд энерги шалгалт болох үүднээс таны одоогийн байдалтай тэр бүсгийн тухай юу боддог вэ гэдгийг харцгаая. За хамгийн нэгдүгээрт нь та тэр хүн рүү ингээд маш их зөрөгтэй үйлдэлүүдийг хийж байгаа мөртлөө тэр хүнийг л зүрх сэтгэлдээ хүлээж авахгүй байгаа юм шиг жоохон санагддаг. Тэгээд энэ бүсгүүтэй хамт байхыг, аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрөөхийг, гоё дурсамж бүтээхийг маш их хүсдэг хэрнээ тэр бүсгүүр үйлдэл хийх гэхээр ингээд чаддгүй. Магадгүй хажууд нь өөр нэг эргэжтэйж байгаа юм шиг те. Энэ харилцаанд 3 дахь нөхөр нөлөөлөд байгаа юм шиг ингэж санагдаад байдаг гэдэг чинь. За мөн болохоор тийм байна. Энэ эмэгтэй рүү та ингээ халдаж үйлдэл ингээ зөрөгтэй үйлдэлүүдийг хийж чаддгүй. Одоохондоо зүгээр нэг танилыг хүрээнд те нэр усаа мэдлэлцэн юм байгаад байна. Тэгэд илүү харилцаагаа гүнзгийрүүлээ ингээд илүү ингээд харилцдаг болъё гэд зориглож байгаа мөртлөө тань ингээ нэг боломж олдохгүй, боломж гарч ирэхгүй байдаг. Зүгээр л нэг хаяа сайн уу гэчдэг тийм л харилцаанд байгаад байна гэж харагдаж байна. Тэгээд энэ бүсгүр ингээ үйлдэл хийхээр энэ бүсгүй ингээд өөрийгөө ингээ хаагаад хамгаалаад байдаг. Яаж иж байгаа л нэг боломж гарах гэхээр энэ бүсгүй өөрөө ингээд цугтаад байдаг гэж харагдаж байна. Таны ингээд үүсгэсэн боломжийг те таны ингээд хийж байгаа зүйлүүдийг ингээд шууд ницаагаад болоод нэг тийм цаанаас нь нэг юм тэр бүсгийг ингээ хамгаалаад байгаа юм шиг. Тийм байдаг. Тэр зүйл нь ингээ таныг энэ бүсгүй рүү ойртуулахгүй байгаа юм шиг. Ийм байгаад байдаг гэж харагдаж байна. За ингээд таны энерги таарсан бол энэ бичлэгээ үргэлжлүүлээ үзээрэй. Таараагүй бол эргэж очиод нөгөө 2 зургнаас сонгож бас болно. За таны краш ч болохоор ямар хуу зан төрхтэй хүн бэ гэд харсан чинь хамгийн нэгдүгээрт нь айгуу тийм хуур нямбай хүн байна гэдэг чинь. Ерөөсөө аюу тийм цэвэрч мэвэрчтэй. Ерөөсөө тийм муухай зан ааш байхгүй. Юмыг одоо худлаа хийхтэй хулигдах эсвэл жоохон тийм бохор заваа явах гэдэг зүйл тэр бүсгүүд ерөөсөө байдаггүй. Үргэлж тийм гэлцэл, толгоор, арьс марсан гоё зөөлөн мөөлөн тийм байдаг баха. Тэгээд ерөөсөө ямарваа нэг зүйлийг айгүй уул суурьтай хийдэг байна гэдэг харагдаж байна. Тэгээд жоохон гинэн ч юм шиг те. Зүгээр бодсон санснаа шууд чөлөөтэй хэлж мэлчдэг. Айгүй тийм гинэн, тэг хүүхчиг юм шиг жоохон ингээ хайр хүргэм. Тийм бүсгүй байна гэж харагдаж байна. За тэгэнгүүтлээ яг ингээд ажил карьерийн тал дээр те яг хийж байгаа зүйлдээ маш сайн ханддаг, төгс гүйцэтгэлтэй ханддаг, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Үнэхээр өстэй мундаг л гэдэг үг л айгүй их орж ирмээр тийм хүн байна гэж. Айгүй тийм хөөрхөн гинэн цайлгаан тэгсэн мөртлөө айгүй тийм гэрхай, тийм нямбай, цэвэрч тэгээ ажилд алхахад ингээ гэлс ингээ сайн хийждэг. Ерөөсөө юу ч ингээ дутуу үлдээдэггүй. Ийм хүн байна гэж байна. Тэгээ зүрх сэтгэл нь ингээ ярилцах тусам ингээ зүрх сэтгэл нь ингээ үнэхээр гоё. Тэр бүсгүүтэй ингээ хамт баймаар юм шиг те. Хэлж ярьж байгаа үгийг ингээ сонсоод удаан хамт баймаар юм шиг ингээ санагддаг гэж тэгж байна. Тэгээд энэ эмэгтэй бол бууж өгөхийг мэддэггүй хүн байдаг байгаа шүү гэнэ. Яаж иж байгаа л ингээ хэцүү зүйл тохиолдсон аргыг нь олоод яаж иж байгаа л хужрын тунгаагаал шийдвэр энтрэг гаргаад явчихдаг гэдэг чинь. Тэгээд эхэлсэн л бол үнэхээр дуусгадаг. Ажил нь одоо 90% дээр хүрээ зогсчоо тий. За одоо энэ ажлыг ингээ болохоор боллоо delete хийя гэх тэнгуү тэр хүн үгүй одоо энэ ажлын төлөө одоо энэ зүйлийг хийхэд бол төдийгөөс өдөө хүртэл маш их ингээ зүйлийг ингээ туулж гарсаа энэ зүйлгээ заавал дуусгах ингээ заавал эцсийн үздэг тийм хүн байна. Айгуу тийм тууштай хөдөлмөрч тийм ажилсаг бүсгүй байна да. За одоо болохоор таны тал дээр ямар хандлагатай байдаг вэ гэдгсэн чинь эхэндээ таныг ерөөсөө таашаадгүй байсан гинэ. Өө инчтэй гэж боддог байсан гинэ. Энд барыг надад сайн биш байхаа. Худлаа маяглаж байгаа. Худлаа ангалцж байгаа ингэж боддог байсан гэж анхандаа таны тухайд.
Тэгээ явандаа жоохон харьцаа татна болоод ирсэн чинь нэрээ ямар итгэж болмоор хүн бэ гэж бодсон байна. Энэ хүнд бас нэг итгэл хүлээлгэж болох юм байна шүү гэдэг тийм бодлын бүсгүй төрсэн байна. Тэгээд нөгөө л нэг эмэгтэй хүн учраас бардам зандаа хөтлөгдөөд жоохон таалагдж байгаа талтай байгаагаа жоохон илэрхийлж чадахгүй байна. Уг нь бол ингээд сэтгэлд нь айгүй нийцээд байна гэдэг гэж байна. Тэгээд таныг одоо жишээ нь тантай баг ингээд үерхүүл бас дайггүй байж болох юм байна да гэж бас хардаг гэж байна. Одоо та үерхэх хэмжээнд очно гэдэг чинь таныг төдий хэмжээнд үнэлж гин гэсэн үг байхгүй юу дотроо. Тэгтээ гаднаа ерөөсөө ил гарахгүй. Дотроо л таныг айгүй сайн үнэлж гин. Тэгээд ингээ гоё шинэ гоё харилцаа үүсгээд гоё аз жаргалтай байх юмсан. Тэ гадуур дотор гарч гоё зугаалах юмсан, хамт халах юмсан. Цагийг ингээ хамтдаа урт удаан өнгөрөх юмсан гэж боддог гэж харагдаж байна. За одоо болохоор энэ харилцаа ер нь бүтгөө гэдгийг харъя. За бүтэж магадгүй, бүтгөө жиж магадгүй. Гэтэ бүтэх тал нь жоохон дээлж байна. Одоогоор энэ харилцаа бүтнэ гэдгийг нэг 35%. За 45% гэд хэлжээ да. Одоогоор бол бүтэх магадлал нэг 35-аас 45% тай. Үлдсэн хувийг та бүхэн өөрсдөө нэмэх болно. За яагаад гэвэл хүмүүс хоорондын харилцаан дээр те хоёр хосын харилцаан дээр та ингээд хичээлээ гэхэд өсрөөл нэг 50% болтлоо хичээ. За нөгөө хүн хичээж иж энэ хувь өсөх хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл хоёр хүний харилцаа учраас. Тэгэхээр одоогоор та хоёрын харилцаа нэг 35-40% тай буюу та хоёр нэг 10% тай л байгаад байна гэсэн үг. 10 гаруй хувьтай. За одоо эрэгтэй тал эмэгтэй талаас ямар шалгуурыг тавьж байгааг харъя. За эрэгтэй тал буюу таны тал дээр удаан бодоод авахгүй тэр бүсгүй рүүгөө зоригтой үйлдэлүүдийг хийгээч. Тэр бүсгүүдээ ингээд цаг заваа зориулаач. Хамтдаа байгаач гэдэг шалгуурыг тавьж гинэ. За бүсгүйн тал дээр болохоор аль болох гоё хүлээгээд өөрийгөө хөөрхөн болгоод зүрх сэтгэлээ нээгээд ингээд итгэл найдвартайгаар ингээд энэ харилцаанд үүснэ хөгжин гэдэгт итгэж найдаад ингээ хүлээж авах гэмэгтэйд бол шалгуур болгож өгч जैन. Танд болохоор зоригтой байхыг эмгтээд хүлээж байхыг сануулж байна гэсэн. За энэ харилцааг дэмжих талыг зохиосууд хэр зөвшөөрж байгаа вэ гэхээр ер нь бол жоохон зөвшөөрөхгүй нэг 60% та зөвшөөрч байгаа нэг 40% та таны зохиоснууд хоёр хуваагдж байна гэсэн. За яагаад зөвшөөрөхгүй гэдэг байна гэхээр одоо өдийг хүртэлх таны ингээ хичээл зүтгэлийг баллах харилцаа байж магадгүй гинэ. За магадгүй юу юм шиг санагдлаа. Та ингээ амьдралаас нэг бүсгийг хүсдэг байгаа шүү дээ. Одоо би эхнэр болохын тулд тийм өсгөөгээ эхнэр болгоно гэдгсэн чинь энэ эмэгтэй болохоор гарч ирснээр тэр одоо таны хүсдэг тэр юм зан төрх байгаа шүү дээ. Төрөх одоо ирээдүйн эхнэр маань ийм юм байна гэсэн нэг юм дүр төрөх. Тэрэн чинь арай тэнцэхгүй бүсгүй байгаа шүү гэдэг чинь. Арай тэнцэхгүй. Гэтэ арай тэнцэхгүй гэдэг нэг 60-70% та тэнцэж ин үлдсэн нь болохгүй байх гэсэн утгатай. Хэрвээ энэ хүнтэй ингээд энэ бүсгүүтэй ингээд харилцаа эхлүүлээ явуул өөр хүн рүү харахаан байгаад одоо өөр ингээд сайхан бүсгүй гарч ирсэн ч гэсэн энэ хүнтэйгээ хамт гэдэг байдлаар хандж гадаж болно гэдэг. За нөгөө талд болохоор энэ бүсгүүтэй ингээд уулзах юм бол ингээд оюун санааны тий эсвэл нэг тийм хүлээстэй нэг тийм тавчуу орон зайд орсон юм шиг болох болно. Өөрийнхөө дураар хөдөлж болохгүй тийм зүйлд хүрч гээд байна гэдэг чинь. За дараагийн нэг дугаарт нь зөвшөөрч байгаа нэг зүйл нь болохоор юу яаж вэ? Зөвшөөрч байгаа тал нь болохоор таны ингээд хийж байгаа зүйл чинь энэ бүсгүй аягүй сайн ойлгох болно шүү. Бараг өөр хин чи бараг энэ бүсгүй шиг ингэж ойлгохгүй хаа. Хийж хэрэгжүүлж байгаа амьдралаас хүсдэг зүйл чинь те зүрх сэтгэлдээ чинь аягүй ойр байх хүн байх юм байна гэж. За нөгөө хэсэг нь болохоор яг бол эхнэр болоход тэнцэхгүй юм байна бол те чамайг ингээ хүлээд авах юм байна бол гэж байна. Харин зөвсөрч байгаа тал нь болохоор чиний зүрх сэтгэлийг үнэхээр сайн ойлгох юм байна шүү гэдэг тал нь байна. За таны зүгээс юу хийх ёстой гэсэн чинь өөр карт ерөөсөө яагаад ч унахгүй зөвхөн энийг л харуулж байна. Тэгэхээр тэр бүсгийн төлөө хийж болох бүх зүйлийг хий гэж хэлмээр байна. Цаг заваа зориул те кино минунда гарч ор ярилц өөр тэр бүсгүй юу гэсэж ин тэр болгоныг нь биелүүлээд байгаарэ. Тэгтээ өөрийгөө золиослж биш.
Өөрийгөө одоо таны нойр хуржсэн ч гэсэн ажлаас ирээд аваад гааж орой тарчлаа гингүүд тэр бүсгүйг авч явах гэж тий. За одоохон 30 минутын дараа ижлээ нэг 10 минут нойроо аваад явдаг ч юм уу. Ийм байгаарэ. Өөрийгөө алдахгүйгээр тэр бүсгүүд ингээд цаг заваа зориулаа гэдэг. Ийм карт гарч ирлээ. За ингээд таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Таны мэргийн түрээд өндөрлөж байна. Дараагийн мэдлэгээр иргэн уулзъя. Мөн та сэтгэл хэсгээр чочлогоо бүү мартаарай. Баярлалаа, баяртай. Сайн байцгаана уу? Эрэгтэй нэг номерыг сонгосон. Бүсгүйчүүд маань тавтай морилно. За та өөрөө эмэгтэй, тэгээд эрэгтэй сонголтоос болохоор нэг номерын зургийг сонгосон хүн гэсэн үг ээ. За хамгийн нэгдүгээрт энергийн шалгалт болгоод таны одоогийн байдал энэ үн дээр одоо юу мэдэрч байгаа гэдгийг нь харуулад өгье. Хэрвээ та таарж байвал бичлэгээ өргөжлүүлж үзэн, таарахгүй бол дараагийн хоёр зурагнаасаа сонгож болно. За хамгийн нэгдүгээрт нь за энэ хүнийг айгуу та харцнаад хүлээгээд байна гэж харагдаж байна. Тэгээ нөгөө эмэгтэй хүн л холсоохоо энэ бардам зан гэж зүйл байгаа штэ. Ингээд энэ хүн ингээд хідээ ингээд нэгнээ таньдаг болоод үйлдэлд илүү ингээд зүйлд шунмаар байгаа боловч таны бардам зан дийлээ шунахыг хүсэхгүй байна. Тогтоо сэтгэлдээ та бол яарж авах нь штэ. Бушуухан шиг ингээд нэг нэгнийхээ сэтгэлийг ойлгоод бушуухан шиг хамттай авах юмсан тий. Бушуухан шиг үерх юмсан. Бушуухан шиг болзоонд явах юмсан гэж боддог хэрнээ нөгөө бардам зангаасаа болоод тэгээд за гэж жоохон байдлыг харцдаг. Тэгтээ бол дотоод сэтгэлдээ та маш их яарж байгаа гинэ. Энэ хүнийг өөр юм болохын тулд энэ хүнийх болохын тулд маш их яардаг аа гэж. Тэгээд энэ хүндээ ингээд зориулж болох зүйлийг тий хайр сэтгэлээ одоо халамжаа ингээд зориулдаг. Ингээ хэцүү байна гэхэд ингээ ярьдаг, ярилцдаг ч юм уу тий. Тэгээд тийм хэрэгтэй байна, ийм хэрэгтэй байна гингүүт наа за би туслая гэд. Айгуу тийм урайлга нөгөө хүндээ айгуу тийм дуусч нөгөө хүний айгуу халамжилдаг, анхаардаг байхаар харагдаж байна. За тийчээд энэ хүн болохоор энэ хүн ингээ тань жоохон тийм амар сайн биш юм шиг санагддаг гинэ. Ингээд эмэгтэй хүний чинүүдээр жоохон харахгүй байгаа юм шиг тий. Ингэж жоохон санагддгаа. Тэгээд та бас жоохон энэ хүнээ жоохон өөр хүн байх үдэ. Эсвэл бол одоохондоо хайр сэтгэл дээр анхаарахгүйгээд зөвхөн урдаах ажиллаа хийгээд яваад авах үдэ гэж жоохон санаа зовоод идэг аа гэдэг чинь. За ингээд таны одоогийн байдал таарсан бол бичлэгээ өргөжлүүлэн авч үзнэ үү? Таараагүй бол та нөгөө хоёр зурагнаас сонгоод үзээрэй гэж зөвлөж байна. За одоо болохоор таны краш чинь яг хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдгийгсэн чинь хамгийн нэгдүгээр нь жоохон хаалттай сэтгэхүйтэй хүн байж болохоор юм байна. Одоо хүн болгон зүрх сэтгэлээ нээгээд идэггүй те хүн болгонтай найл гээл маазраад байдгүй. Зүгээр яг ингээл тав тогтуу ингээ байдаг. Ерөөс төвийг сахисан. Тэгэл яг хэрэгтэй үед нэг цөө үгээр ингээл хариулчаал. Тэгэл урдаах ажиллаа хийгээд явдаг. Айгуу тийм ажилч хичээнгүү хөдөлмөрч ажилсаг юм залуу байна. Тэгээд найс нөхөд айгуу сайтай байх. Танилын хүрээлэн төр сайтай байхгүй юм байна. Үнэхээр нөгөө итгэсэн хүнээ бол үнэхээр дэшээ өргөж чаддаг. Итгээгүй хүнээ бол ерөөсөө шард олоолгодгүй юм хүн байна гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн зүгээр нэг ажилсаг биш. Айгуу тийм ухаалаг хүн байна. Өнөөдөр одоо 3 цагийн хийсэн хөдөлмөрөөрөө би зүгээр 3 цагийнхаа цалин тохирох мөнгөг биш. Энүүгээр би тийм зүйлийг илүү ухаалж авах хэрэгтэй гэд. Айгуу тийм хоолыг хардаг, айгуу тийм алсын хараатай ухаалаг тийм хүн байна. За тэгээд энэ хүн айгуу тийм холын урт тийм зоригтой. Тэгээд түүнийхэн төлөө ингээд алхам тутамдаа ийм хичээдэг тийм баатарлаг хүн байна гэж харагдаж байна. За одоо болохоор тэр хүн таны тал дээр ямар хандлагатай байдаг вэ гэдгийгсэн чинь нөгөө дөнгөж хоёрын харилцаа эхлээ нэг нэгээ дөнгөж таньдаг болж байгаа ш. Тийм учраас таны тухай нэг амар мэдээлэл бол цуглуулж амжаагүй байгаа харагдаж байна. Тэгээ таны тухай боддог бодлоод хандлага нь ямар байдаг вэхээр тэгэхээр таныг дөнгөж мэдэж эхэлж байгаа юм гинэ. За ийм бүсгүй байгаа юм байна. За нас нь ийм юм байна. Өндөр нь тэд юм байна. Царайдас нь ингэж харагддаг юм байна гэ зүгээр нэг тийм таны тал дээр ерөнхий мэдээлэлтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор аюу тийм эмхтэлэг, уян зөөлөн бүсгүй байна да. Тэгээ ер нь бол зүгээр нэг худлаа үгэнд хуурдчихдаг ч бүсгүй биш байна.
Хэрвээ энэ бүсгүйтэй ингээд харилцаа гэх юм бол яг үнэнгээсээ сэтгэлээсээ харьцах хэрэгтэй байна да гэдэг зүйлийг олж харсан байгаа байна гэж харагдаж байна. За одоо болохоор энэ харилцаа бүтгүү хоёр талд ямар шалгуур тавьж байгаа вэ гэдгийг харъя. За хамгийн нэгдүгээрт нь энэ харилцаа ер нь бол бүтгүү гэсэн чинь жоохон бүтгүү ах тал нь өндөр байна гэдэг чинь. Бүтгүү ах болно. Таал зүгээр хичээсээр байгаа л дуусах юм байна да гэдэг чинь. Энэ хүн танд жоохон сэтгэлээ нээхгүй хаалттай чигээрээ байж харагдаад байна. За эрэгтэй талаас ямар шалгуур тавьж байгаа вэ гэсэн чинь таныг ингээд тантай хэрвээ ингээд хайр сэтгэлээ харилцаатай болох юм бол таныг ингээд заавал нүдний өмнө ил гарах хэрэгтэй. Бусдын өмнө би энэ бүсгүйтэй хамтдаа гэдгийг. За үгүй гэх юм бол таныг ингээд бусдаас нууцлал авах юм бол цаанаа ингээд учиртай байна гэж ойлгоорой гэж хэлмээр санагдлаа. За таны талаас ямар одоо зүйлийг хийх ёстой вэ гэхээр байдлыг харзнаад тэр залуу хэнийг сонгохыг харсан чи гэдэг чинь. Магадгүй энэ харилцаанд 3 дахь хүн бас байж болох юм тий. Тэр алийг нь сонгож гинэ гэдгийг та харзнах хэрэгтэй шүү. Төрүүл сэтгэлээ илчилж тий. Төрүүлж ингээд гуйх муух тийм зүйлээ битгий игэрээ гэдэг чинь. За одоо болохоор сахиусууд нь хэр дэмжиж байгааг харъя. За сахиусууд нь дэмжихгүй байна гэж харагдаж байна. Энэ хүн яалтчгүй цаанаа өөр хүнтэй байна. Тэгээ таныг зүгээр л жоохон ашиглах гээд байгаа юм шиг санагдаад байна гинэ. Энэ хүн бол цаанаа ингээд өөрөө тэмүүлсэн тий зүр сэтгэлтэй чухал байр суурь эзэлдэг юм хүн байгаа. Таныг зүгээр хоёр дахь болох гээд байна. Наана ингээд найртай сайхан үг хэлж байгаа мөртлөө хизээж тань руу зүр сэтгэл нь ирэхгүй. Тэгээд эцэс үлдэн та ингээд ганцаараа гуйнгэлж үлдэх. Тийм ирээдүй хүлээж байгаа шүү гэж. Тэгэхээр сахиусууд бол энэ хүнийг дэмжихгүй хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байна. За сахиусууд ингэсэн ч тэ ирээдүй тийм байсан ч гэсэн энэ харилцааг үнэхээр бүтээя гэж хүсэж байгаа бол ямар үйлдэлүүдийг хийх вэ? За бүтээмээргүй байна одоо болио гэвэл энийг сонсолгүйгээр авчиж бас болно. За таны зүгээс хийх алхмууд болохоор та нууц хിവэрэ байх хэрэгтэй гэж. Нууц хിവэрэ байна. Тэгэл нууц хിвэрэ гэдэг нь мараг зүгээр онлайнаар ярилцаал хаана нэг уулзах ч юм уу. Бусдын нүднээс даалдалт энэ харилцаа авч авах юм байна. Тэгээд танд ингээ зүрх сэтгэлээ өгөхгүй өөр хүнд өгөх энэ зүйлд нь бэлэн байх тий. Зүгээр л таныг нөгөө тийм нууц байлгах байдлаар хандах болон тэр мөрийг нь одоо жишээнд хүлээн зөвшөөрөөд авч чадна гэвэл нэг тийм таныг хүсээд яг өнгөн дээр бол таныг хүсээд байгаа харилцаа мөртлөө цаана бол үгүй байх нь таны зүрх сэтгэлийг ойлгохгүй тантай ингээд зүрх сэтгэлээ чи хуваалцахгүй ийм зүйл байгаа. Тэгэхээр тэр болгонд бэлэн байж чадна гэвэл яваад байж болно. Үгүй би өөртөө зөвшөөрөхгүй гэвэл эртгэн дээр нь харилцаагаа тасалснаа зөв шүү гэж байна. За ингээд таны сонгосон зургийн нэмрийг энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд таарсан байх гэж найдаа жоохон таалагдаагүй зүйл хэлсэн бол уучлаарай. Тэгээд сэтгэл хэсгээр ч очлаарай манайхаа. За тэгээд та бүхний амьдрал аз жаргал сайн сайхныг хүсэе. Дараагийн хамтлагээр иргэн уулзтлаа. Түр баяртай. Сайн бацгаана уу? Эрэгтэй 2 дугаар зургийг сонгосон бүсгүйчүүд маань тавтай морилно. За тайлбарлахаар та эмэгтэй тэгээд эрэгтэй крашагаа үзүүлж байгаа учраас эрэгтэй зургнаас 2 найрын зургийг сонгосон гэсэн үг ээ. За хамгийн нэгдүгээрт нь энергийн шалгалт болгоод та энэ хүний тухай юу гэж боддог вэ? Та ямар байр суурьтай байдаг вэ гэдгийг уншаад өгөө. За хамгийн нэгдүгээрт нь энэ хүн дээр амар том найдлага тавьдаг аа. Ингээд урд урдны учирсан хүмүүсээс чинь илүү мундаг санагддаг гэдэг чинь. Илүү мундаг санагддаг. Яаж игээ бүтэх юм шиг тийм байдаг аа гэж байна. Тэгээд энэ хүний танд өгдөг мэдрэмж нь болохоор мэдрэмжинд та бүр ингээ буугаад өгчихсэн байдаг гинэ. Ерөөс хаана байгаагаа мэдэхгүй юу хийж байгаагаа мэдэхгүй тийм ойлгомжгүй болтол таныг ингээ догдлуулдаг. Ямар нэг сайхан үг хэлдэг ч юм уу. Эсвэл тэр хүний ингээ царай төрхийг харангууд ингээл нам шоконд ороод нэг сонирн болчихдгоо гэдэг чинь. За тэгээд яагаад ч юм бэ таны сахиуснууд энэ хүнийг ингээ зөв хүн шүү чи наадтайгаа гэрлээ. Заяаны чи хань шүү гэд зүүдэн чи хүртэл орж ирж хилээд байгаа юм шиг ингээ санагддаг. Үнэхээр ингээд амьдралтаа хүлээсэн хүн энэ хүн мөн гэдэг мэдрэмжийг ингээд байнга ингээд төрөөд байдаг.
Тэгээд энэ хүн дээр яагаад ч юм айгүй их том ихтгэл найдварт хийдэг. Урд хожид хүнд ч өгөөгүй тэр зүрх сэтгэл, хүнд ч өгөөгүй итгэлийг энэ хүн дээр ингээд тэгээд байдаг аа. За тэгтээ хэдий одоо тийм байлаа ч гэсэн энэ хүн рүү ингээд зөрөгтэй үйлдэл одоогоор хийж чадахгүй нь одоогоор зүгээр л хай сайн уу юу гэж яаж ийн гэдэг тийм харилцаатай л байгаад байна. Ер нь ирээдүйд энэ харилцаагаа ингээд илүү гүнзгий болгоод илүү лавшруулахыг бол хүсдэг хардаг хүлээдэг гэж харагдаж байна. За ингээд таны одоогийн байдал таарчих юм бол та үргэлжлүүлэн сонсорой. Таарахгүй бол нөгөө хоёр зурагнаасаа сонсож болно. За одоо болохоор нөгөө хүн чинь тэгээ таны краш хүнийхээ хувьд юу ямар хүн бэ гэдгсэн чинь айгүй тийм найрсаг хүн, бустай айгүй гоё илэн далангуу чөлөөтэй харилцдаг. Бустай юу нийв зүгээ айгүй хурдан сайн олдог хүн байна гэж. Тэгээд өөрийнхоосоо шийдэх гэж улаархаасаа илүү бусдын ингээд сонголт шийдвэрийг айгүй тэгж сонсож хүлээж авдаг гинэ. За энэ тал дээр нэг ийм зүйл хийх гэж та нар юу гэж бодож байна, чи юу гэж бодож байна? За тийм үү, чи энэ өнцгөөс нь харж байгаа юм байна. За ер нь бол ойлголоо, чиний санаа ч бас дэжгүй юм байна шүү гэд. Хүнтэй хүмүүстэй айгүй зөв болгосон харьцдаг. Тэгээ ерөөсөө юу ч өөрийнхоороо тэгээ зөрүүд л шийддэггүй. Тийм зөрүүд биш хүн гэж ойлгож болох юм байна. За тэгээд бас тийм Монголын их амар амгалан гэдэг шиг их тийм тайван хүн байж болох юм байна. Тэгэд ингээ юу ч ингээ санснаар нь болохгүй бүтэхгүй үед хүмүүс шиг ингээ цухалтаж уурлалгүйгээр за болохгүй бол болохгүй л байна дээ. За харж унтъя доо гэдээ яваад өгдөг ч юм уу. Шууд ингээд нэг тийм болохгүй байгаа зүйлийг хүчлэлгүй тэгээд орхичдаг, хувь заяанд нь даатгачдаг ийм төрлийн хүн байна гэж. За тэгээд хангалттай ингээд шагнал урамшууллыг нөхгүй байхад тэр хүн ингээд хийхээ хизээ зогсдгоо гэж. Одоо өөрийнхөө нэг сонгосон сонголтондоо айгүй үнэн чигээр үлддэг. Тэр сонголт нь ингээд өөрт нь өөр ашиг өгөхгүй байсан ч гэсэн би сонгосон л бол түүндээ ингээд үнэн ч байх болно гэж шийддэг. Айгүй тийм үнэн шудраг, хариуцлагатай, тууштай юм хүн байна. За одоо болохоор хэдүүлээ. Таны тал дээр яг ямар ингээ хандлагатай байгааг нь одоо харцгаая. За хамгийн нэгдүгээрт нь таныг айгүй тийм үнэхээр эмгтээрлэг бүсгүй юм аа. Яаж ингээ юмны учир арга ивийг ингэж сайн олдог байна. Ямар хөргийн, ямар мундагын, ямар гоё ааштай, ямар гоё уян зөөлөн гэдэг. Тим хандлагаар ханддаг гинэ. Тэгээд уул нь айгүй тийм үүрэг хариуцлагатай, оюун ухаан юм хүн байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээ тантай харьцах харилцаанд зүрх сэтгэл нь дийлчээд байдаг гинэ ерөөсөө. Уг нь одоо ч өнөөдөр ингээ хийх айгүй чухал ажил байж тал та ингээ өнөөрөө уулзъя гэнгүү тэр ажлаа шууд анж манждаг. Уг нь бол хэрвээ танаас өөр хүн байсан бол энэ хүн хизээч тэхгүй байх байсан. Уучлаарай. Би үнэхээр ажилтай байна. Өнөөрөө үнэхээр уулзах чадахгүй байна ч юм уу. Ингээ татгалзах байтал тань дээр ерөөсө татгалзаж чаддгүй гинэ. Танд ерөөсө үгүй гэж хэлж чаддгүй яагаад ч юм бэ. За тэгээд таны тухай айгүй их мэдээлэл бас цуглуулсан байна гинэ. Юунд дуртай, яадаг, ийдэг. Тэ? Яагаад ингэ тантай ингэ харилцах болсон, хэний таньдаг хүн, надтай ямар хамааралтай ингэ гих мэтчлэн зүйлүүдийг жоохон цуглуулсан байна. Тэгээ бас ингэдэг гинэ. Ийм гоё бүсгүй те. Ийм гоё бүсгүй над шиг одоо эрэхтэйг тоосон болов уу? Үнэхээр тоосноо зүгээр тоглоод байгаа юм болов уу? Би арай энэ хүн тэнцэхгүй хаа. Зүгээр л уудсандаа надаар тоглож иж магадгүй гэдэг жоохон тийм сэрэмжтэй ханддаг гинэ. Тэгээд ер нь бол цаг хугацаа явахын хэрээр энэ сэрэмж алга болно. Тэгээд тань дээр байсан найдлага нь улам гүн гүнзгий явсаар агаад итгэл болох тийм тал ажиглагдаж байна гинэ. Эхэндээ бол за ийм бүсгүй байгаа юм байна өө. За яг хөө надад талтай ч юм уу гэж хандчихсан. Яна энэ бүсгүйч одоо надад сайн болчлаа штэ. Би ч гэсэн бас сайн л тааж гэдэг. Тийм зүйл рүү бол дуудахыг, тийм зүйл рүү явахыг боглог үүсэхгүй байхаар байна. Яагаад гэвэл энэ хүний нөгөө бяцхан найдвар нь ингээ улам тэжээгдэдэг байгаа байхгүй тантай ингээ харилцах тусам. Тэгээ тэр бяцхан найдвар, найдлага нь томорсоор байгаа бүр том ихтгэл болгоомын магадлал ажиглагдаад байна. За одоо болохоор таны сахиусууд хэр дэмжиж байна вэ гэдгсэн чинь ер нь бол ингэж байна. Яваандаа дэмжин яг одоодоо боловгүй ойрын хэдэн сартаа бол харилцааг эхлүүлэхийг дэмжихгүй байна. Тэгээ яваандаа бол дэмжин шүү гэдэг утгатай байна. Тэгэхээр одоохондоо нэг
Одоохондоо бол сахиусууд нь жоохон дэмжихгүй байна гэж харагдаж байна. За яагаад гэсэн чинь та хоёрт хоёр талд ингээд шийдэх ёстой асуудлууд байна. Хэрвээ та хоёр хоёулаа энэ шийдэх ёстой асуудлуудаа шийдэхгүй нэгнийгээ холбогдчих юм бол та хоёрын харилцаа зүгээр замхраад дуусна. Харин энэ асуудлуудаа шийдэж нэг рүүгээ үлдэх юм бол энэ харилцаа нь илүү урт удаан хугацаанд тогтвортой байх болно гэдэг чинь. Та магадгүй өмнөх одоо сэтгэлийн шархаа эдгэх хэрэгтэй байна. Энэ одоо залуу ингээд эрэгтэй хүнийхээ хувьд бэлэн болох тэр одоо зүйлсүүдийг хийх хэрэгтэй байна. Цалин орлого эрэгтэй хүн одоо ямар л мундаг ажиллах вэ тэр зүйлүүдэд бэлдэх хэрэгтэй байна. Та болохоор сэтгэлийн шархуудаа эмчлэх хэрэгтэй байна. Хин нэгний төлөө өөрийгөө золиослдог байхаа болмоор байна гэсэн ийм шаардлагуудыг тавьж байна. Тэгээд энэ шаардлагуудаа биелүүлчих юм бол бид бол энэ залууг бол ингээд дайжгүй гэж бодож шүү гэж таны сахиусууд. За одоо болохоор энэ харилцаа бүтгэв эрэгтэй эмэгтэй талд нь ямар шалгуур өгж байгаа вэ гэдгийг харъя. За энэ харилцаа бүтгэв гэсэн чи тийм ээ бүтнээ хангалттай бүтнэ үнэхээр сайхан бүтэх болно шүү гэж. За эрэгтэй талд нь бүтээхийн тулд ямар шалгуур тавьж байгаа вэ гэсэн чинь өглөгч одоо хитрхи өглөгч байхаа болох хэрэгтэйг бол хэлж байна. Жишээ нь одоо ингэн гэсэн үг. Тантай ингээ хамт байж гутлаа. Манай нэг дүүд ингээ тусламж хэрэгтэй боллоо. Би явах хэрэгтэй боллоо. Эсвэл манай найз тэгж дуудаад байна. Би явлаа гэд. Ийм зүйлүүдийг гаргахгүй байх үднээс эхлээд энэ ингээ талаа засаад ирээ. Тэгвэл энэ харилцаа бүтэх болно гэж нэрхтээ тал. За эмэгтэй талд нь ямар зүйлийг хүлээж байгаа вэ гэсэн чинь өнгөрсөн болсон тэр шарах айдсуудыг эмчилж идгээгээд одоо цагтаа сайхан аз жаргалтай амьдраад ирээдүг рүүгээ тэмүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл хитрхи өнгөрсөн шарахтай тэгээд түүнээсээ болоод сайн сайхан зүйлийг мөрөөдөж чадахгүй, мэдэрч чадахгүй болсон байна. Тэгэхээр энэ өнгөрснөөхөө шархуудыг эдгээгээд өгөө гэдэг чинь. За одоо болохоор энэ харилцааг бүтээхийн тулд одооноос хийж хэрэгжүүлэх үйлдэлүүд чи юу ах вэ гэхээр хамгийн нэгдүгээр тэр хэрэгтэй тийм эхнэр хүний мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй гэнэ. Одоо орой гэртээ очиж нь хоолоо хийсэн, яасан гэдэг нэг хүн гэртээ байж ах хэвчээ шүү дээ. Яг тийм мэдрэмжийг жоох өгөх хэрэгтэй. Орой жоохон ингээд чат бичдэг ч юм уу те. Өнөөдөр ямар байсан бэ? Ядарсан уу, ийсэн үү гэд яг нэг тийм халамжлаг мэдрэмжээр энэ хүнийг ингээд бөмбөгдөөд авах хэрэгтэй. Нэгдүгээрс нь, хоёрдугаарс нь өөрийг нь аягүй сайн магтаж өгөх хэрэгтэй гэнэ. Хөөх вау ямар мундаг юм бэ? Чи өстө үнэхээр мундаг юм а гэдэг зүйлүүдийг бас их за арайч тийм их биш юм байна. Жохон тэр зүйлүүдийг ингээ мэдрүүлдэг байх хэрэгтэй гэнэ. Энэ бүсгүй наваг мундаг гэжтэй гэдэг тэр ийм мэдрэмжийг өгөөд авах хэрэгтэй. Тэгээ цаг нь болоогүй байхад яаран үйлдэл хийхгүй шүү. Цаг нь болоогүй байхад энэ хүн рүү хитрхи яарч болохгүй шүү гэж хэлж байна. За ингээд таны мэрийг энд хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Сэтгэл хэсгээр жотлоорой. Дараа бичлэгээр иргэн уулзцгаая. Сайн бацхан уу 3 дугаар эрэгтэй 3 дугаар картыг сонгосон бүсгөөчүүд маань тавтай морилно. За учир нь болохоор та эмэгтэй. Тэгэд эрэгтэй крашаа үзүүлж байгаа учраас эрэгтэй зургийн дотроос 3 номерын зургийг сонгосон байгаа гэж ойлгож байна. За хамгийн нэгдүгээрт нь энергийн шалгалт болгох үүднээс таны одоо тэр хүнээс мэдэрдэг зүйлсүүдийг тэр хүний тухайд юу гэж боддгийг уншаад өгөө. За хамгийн ихэнд нь энэ хүнтэй ингээд гоё харилцаатай байгаад тий магадгүй хожим ойн ингээ гоё гэр бүл бүтээчих юм билүү гэдэг тийм жоохон бяцхан найдлах тийдэг гэж энэ үн дээр. За тэгсэн мөртлөө та хоёр их шүн оройн цагаар их чат бичдэг тийм онлайн харилцаатай юм болов. Нэг шөнийн ойр жоохон таарах аваад идэг гэхээр тэгж л харагдаад байна. Магадгүй хоёулаа өдрийн цагаар завгүй байдагтэй орой ажлууд нь орой тардаг. Тэгээ яг харилцаагаараа яг шөнийн оройн цагаар харилцаа нэгнийхээ нойрыг авахгүй гэдэг. За нөгөө бол энэ хүн жоохон хаяа гарч ирж гоё ихтгэл найдар өгчөд хаяа бүр таг алга болоод байдаг. Төрлийн хүн бас байж болж байна. За нөгөө талаас хэрвээ боломж олдвол энэ үнтэй ингээд гоё сайхан харилцаа үүсгэх юмсан, бүтээх юмсан, бид хоёр ингээ хамтдаа аз жаргалтай байх юмсан гэж боддог гэж байна. За тэгээд энэ харилцааг ингээд авч явъя гэвэл хин нэгний тусламж хэрэгтэй юм шиг санагддаг. За үгүй бол таны краш чинь хин нэгэнтэй ингээд танаас илүү харьцаад байгаа юм шиг санагддаг. Ингээ найз охинтой мөртлөө тань руу үйлдэл хийгээд байдаг ч юм уу Эсвэл бол ингээд 3 дахь хүн энэ харилцаанд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрүүлээд байдаг.
байх талтай бол харагдаад байна. За одоо ингээд таны одоогийн байдал таарсан бол та бичлэгээ үргэлжлүүлээ үзээрэй. Таараагүй бол буцаж гараад нөгөө 2 зурагнаасаа сонгож болно. За одоо таны одоо энэ сонгосон краш чинь те хүнийхээ хувьд ер нь ямар хөө төрлийн хүн бэ гэдгсэн чинь бусдаа айгуу тийм зөв боловсон харьцдаг. Тэгээд ингээ маргаан мэтгэлзэн боллоо гэд хинийхэн ч талд ордоггүй юм хүн байна. Яг ингээ төвийг сагсан те буур суурьтай тийм ханхаасан сайхан ир байна да. Ерөөсөө л юм руу орж шалчхнаад байдгүй, хүн хүнтэй уулзж яваад байдгүй юм шиг те. Нэг тийм тогтсон байр суурьтай тийм ганхашгүй хүн байна гэж харагдаж байна. Нийтээрт нь хоёрдугаарт нь тэр болгоо уурлаад байдгүй. Ингээл юм болгон шалчхнаал уурлаад хэрүүл хийх гээл зодон зохио хийх гээд ийм зүйл болдоггүй. Ерөөс айгүй тийм гоё тогтун. Гэтэ хаа нэг уурлан тэр уурлах нь болохоор үнэхээр уурлахуд тийм шалтгаан байдаг гэдэг чинь. Тэгээд айгүй тийм залуу сэтгэлгээтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хөдлөл өндөртэй, тийм буцалсан тийм гоё хүн байна гэж харагдаж байна. За тэгээд жоохон ганцаараа байх дургүй хүн юм аа да ер нь бол дандаа ингээ олонтойгоо хамт байх гэж те дандаа ингээ хин нэг дэрэгдээ байх гэж үздэг. Ганцаараа байх амар дургүй тийм хүн байна гэж хэлж байна. Тэгээд айгүй их юмнаас зөв сонголт хийх гэж хичээдэг гэж хэлж байна. Зөв сонголт хийх гэж хичээдэг. Хэрэгтэй хэрэггүй худал хуурмаг зүйлд хавтаад яваад байдаггүй ийм хүн байна гэж харагдаж байна. За одоо болохоор энэ хүн таны тал дээр ямар хандлагатай байдаг вэ? За энэ хүн цаана яалтчгүй нэг хүн байна гэдэг мессеж ороод ирлээ. Явуучлаарай. Тэгтээ энэ хүн амар тийм сонио хүн байна ёо. Яагаад гэсэн чинь ингэж байгаа хгүй да. Тантай ингээ хамт байхыг хүсдэг заяо. Тантай ингээ хамт байхыг боддог. Хүсдэг нь чараа юу? Боддог. Тэгээ хамтдаа ингээд ярилцаа. Тэгээ магадгүй ингээ зүрх сэтгэлээ хуваалцах. Ийм бодол тээдэг мөртлөө ингээд энэ нь одоогоор боломжгүй болсон гэж аахгүй. Тэгэхээр магадгүй ингээд тантай харьцдаг байж байгаа тий. Дахиад өөр хүнтэй давхар харьцаад магадгүй тэр хүнтэй ингээд яг үерхлийн юм шиг харилцаанд орцсон. Тэгэнгүүтлээ таныг ингээд нууцхан боддог ч гэсэн явж очиод тантай уулзах чадахгүй ийм хүрээнд орцсон байна. Тэгээд тантай ингээд үг солихыг тий буцаж ингээд холбогдохыг ч юм уу. Тантай ингээд байхыг ингээд тантай ингээд харилцахыг ингээд хүсэж байгаа байхгүй юу. Тэнгүүдлээ ингээд чадахгүй байна. Тэр хүн ингээд өөр тишээ яваад өгцөн, өөр хүн рүү яваад баг очсон байна. Тэгсэн мөртлөө ингээд хойноо таныг санагалцсан хിവэрэ байна гэж харагдаж байна. Тэгээд тань руу ерөөсөө үйлдэл хийх гэхээр ерөөсөө нэг тийм нэг талаас бас энэ хүн бас сайн хүн байх магадaltaй байгаад байна. Яагаад гэвэл одоо тэр хүн ингээд нэг хүнийг найз бүсгөөгөөрөө сонгоцсон байгаа шүү дээ. Тэнгүүдлээ тантай ингээд жалжул гээд яваад байдгүй. Тэгсэн мөрчлөө яагаад юм заяа цаанаасаа ингээд та заяаны хань юм шиг тийм мэдрэмж энэ хүнд амар өгөөд идэг гинэ магадгүй зүүдэнд нь ордог ч юм уу те. Эсвэл бол нэг тийм сонирн мэдрэмж төрөөд идэг гинэ. Үгүй штэ би ч одоо найз охинтой олцоо одоо өөр хүн ингээд бодохгүй дээ гэж ингээд өөрөө бодож байгаа ч гэсэн дотроос нь те цаанаас нь тань руу ингээд үйлдэл хийх гээд байдаг аа. Тэгээ энэ хүн өөрийгөө айгүйх боловлдог байгаа байхгүй юу да. Би одоо ингээд өөр харилцаанд орсон штэ. Өөр ингээ бүсгүй ингээ намайг гэж сонгоод ирсэн байхад би энэ бүсгүйн сэтгэлийг ингээд ийм муухай зүйл хийхгүй штэ би гэж бодож байгаа ч гэсэн цахиус тэнгэрүүд нэрөөсөө зүүдээр нь балбчдаг ч юм уу те чи одоо буруу үнээ сонгоцсон байна. Энэ бүсгүй чинь чиний одоо заяаны чи хань байх учиртай ч юм уу нэг тийм мэдрэмжийг энэ хүнд ингээд өгөөд салдаггүй. Тэгээд энэ хүн ингээд таны тал дээр өөртөө ингээд зөрчилдөд байна гэж харагдахаар байна. Сонгосон хүн ингээ хажууд нь байдаг. Тэгтэл ингээд шал өөр хүн ингээд гараад ирсэн. Тэгээ тэр хүн рүү одоо сүүл гарч ирсэн. Тань руу ингээ жоохон тэмүүлээд байдаг. Тэгээ тэрийгээ өөрөө айгүйх дардаг байна. Айгүйх дардаг. За ингэж харагдаж байна. За үгүй тэр хүнд 3 дахь хүн байхгүй гэж бодох юм бол энэ хүн зөвхөн ажил карьерд амар анхаарч байна заяа. Ажил карьерд анхаарч байгаа мөртлөө тань руу үйлдэл хийчих гээл бас л ингээл хоёр юмны дунд яваалаа. Нэг бол ажил карьерд анхаарал тавиад тэгээ тань руу ингээд ямар үйлдэл хийхээ мэдгүй жоохон ойлгомжгүй. Тэгтээ дотроос ингээд тантай ингээд холбоотой байх мэдрэмж төрөөд байдаг. За нөгөө бол энэ хүн найз охинтой тэгсэн мөртлөө яагаад ч юм ингээд цаанаасаа л тань руу ингээд татагдаад байдаг. Тийм бяцхан мэдрэмж төрөөд байдаг. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө ингээд хоорондоо зөрчилж байна гэж харагдахаар байна.
За одоо болохоор энэ харилцаанд бүтгэв хоёр талд ямар шалгуур тавьж байгааг харъя хэвлээ. За хамгийн нэгдүгээр за энэ харилцаа бол бүтгэл юм байна да. Энэ харилцаа бүтэх болно гинэ. Ер нь бол бүтэн алс ирээдүйдээ те. Ер нь бол бүтэн гэдэг дээр. За энэ бүтэн гэдэг нэг 45% яваад байдаг бүтгэн. Тэгэхээр юу юм шүү. Хосын харилцаа гэдэг те хүн хоорондын харилцаа чинь хоёр хүнээс хоёулангаас нь нөлөөлдөг учраас та ингээд 1000 том хичээгээд өсрөөл нэг 50% бүтэх магадлалыг өсгөн те. Нөгөө хүн чинь хичээж ийж энэ чинь дээшээ ингээд явах хэрэгтэй байхгүй. Бид нар хүртэл шалгалсан дээр 60-70-аар тэнцдэг шиг энэ харилцаа бүтээ гэвэл 60-аас дээш хувьтай, 70-аас дээш, 80-аас дээш хувьтай болох хэрэгтэй. Тэр одоохондоо нэг 45% байна. Та бараг нэг 40%-тай тэр үний 5 юм 10%-тай байхаар л харагдаж байна. За эрэгтэй талдаа юу бүтээ гэж зөвлөж байгаа вэ гэдгсэн чинь шийдвэрээ нэгтлээд тэг сонголтоо хэрэгтэй цагт нь өөрчлөх гэж бол харагдаж байна. Энэ хүн ингээд сонголт хийсэн байгаа шүү дээ. Тэгчээ дахиад та ингээд давхардаа гараад ирсэн байхгүй юу ерөөсөө. Одоо жишээ нь та ингээд гоё алюминий ундаа уугаал гоё ичсэн чи гинт үзмний шүүс гарч ирэл үзмний шүүс бас уумаарч юм шиг болоод яг нэг тийм байдалтай орсон. Тэгтээ энэ хүн аюу тийм үнэн шудрах хүн учраас үгүй ээ гэд өөрийгөө болиулах гээд байгаа ч гэсэн цаанаас нь ингээд нэг зүйл ингээд үгүй ээ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүнийг гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Тэгээд зөвийгөө ингээд зөв хүнээ сонгох хэрэгтэй гэдэг шалгуурыг энэ хүн дээр тавьж байна. За одоо таны талд юу хийх гэдэг шалгуурыг тавьж байгаа вэ гэдгсэн чинь та ингээд одоо тэр хүн ингээд краш юм байна те. Краш руугаа үйлдэл хийгээд байгаа гэж бодоод байгаа мөртлөө яг тийм ойлгомжтой үйлдэл ерөөсө хийхгүй байна гинэ ерөөсө. Магадгүй та ингээд найз зохиотойгоо мэддэг болчоо бүр ингээд өөрийгөө хаачж болно те. Хаяа нэг орж сториг нь үздэг ч юм уу. Тэгэхээр энэ одоо энэ бүсгүй яах гээд байгаа юм бол доо ч юм уу ийм зүйл тэгээд байна. Та яг үнэхээр ингээд тэр хүн сэтгэлтэй гэдгээ мэддэг хөө зүйлсүүдийг хийж болно. Хийх хэрэгтэй гэж байна. За тэгээд юм байна да. Одоо болохоор хэдүүлээ. Сахиусуудын харилцааг дэмжиж байна уу? Та одоо ямар үйлдэлийг бүтээхийн тулд хийх ёстой вэ гэдгийг харж хэлж өгье. За сахиусууд нь дэмжиж байна уу гэвэл би бас дэмжиж байна гэж хэллий гэж бодож байна. Хэдий ингээ хоёр нь буруу гарч ирсэн байгаа ч гэсэн энэ хоёр карт хоёулаа гарч ирнэ гэдэг чинь бас их учиртай байгаа байхгүй. Одоо хэдийгээр ингээд нэг нэгнээ ингээ холоос мэдрээд хоорондоо хязгаартай байгаа ч гэсэн энэ харилцаа ирээдүйд бүтэх магадлалтай гэсэн үг. Одоо эдгээр ч угаасаа хоёрын утга илтгэсэн ингээд хос утга илтгэсэн ийм карт байгаа. Тэгсэн мөртлөө буруу гараад ирсэн. Хэрвээ үнэхээр зөвшөөрөхгүй үгүй гэжсэн бол шал өөр картууд гарч ирэх байсан. Энэ карт гарч ирж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд болохоор байна, бүтгэр байна гэсэн үг. Тэгээ буруу харж ийн гэдэг чинь цаг хугацаа нь бол одоохондоо биш гэсэн утгыг нэгдүгээр зааж байна. Тэгээ хоёрдугаар таныг өөрөө эмчлэх зүйлүүдийг чинь бас хэлж өгöd байна. Одоо өөрийгөө харилдаг, өөрийгөө ингээ мэдэрдэг, эмгтэй хүн гэдгээ ингээд ойлгодог болсон цагтаа энэ карт одоо дээшээ харж бүрэн бүрэлдэхүүнээрээ таны сахиусууд дэмжих нь штэ. Одоохондоо ингээд дэмжиж байгаа болгож арай суул байна. Яагаад гэвэл чи өөрийгөө ойлгохгүй, өөрийгөө яагаад байгааг мэдрэхгүй байгаа учраас одоохондоо байж гэдэг чинь таныг. За тэгээд энэ бас буруу гараад ирсэн байгаа. Тэгэхээр одоохондоо тэр хүн таныг хүлээж авах нөхцөл нь бүрдээгүй байгаа учраас одоохондоо байж гэдэг утга бас илэрхийлээд байна. Магадгүй одоо ажилдаа анхаарат байгаа учраас хэдий ингээд та байгаад байгаа ч гэсэн таныг ингээд хүлээж авах оронзаа үүсэг байна. Тийм учраас одооноос үйлдэл хийж яг ойрхондоо 1-2 сардаа үйлдэл хийж өөртөө их өндөр итгэл найдар хүлээлгэж тэрнээс олж хандрах хэрэггүй. 1-2 сардаа ерөнхийдөө бол тайван байж. Тэгээд магадгүй 1-2 сарын дараа хэрвээ тэр ингээд найз бүсгүйтэй бол тэрнээсээ салаад сингл болоод нөгөө л ажлынх нь ингээд үр дүн гараад яг энэ хүн ингээд хайр дурлалын харилцаанд бэлэн болсон энэ үед нь та ингээд үйлдэл хийх юм бол таныг ингээд алгаад тасаад хүлээж авах боломжтой. Тэгэхээр дахиад хүлээж энэ хүнтэй бүтгэн бүтнэ. Бид нар бас ингэж жоохон дэмжгээд байна. Гэтэ одоо бол биш. Цаг хугацаа нь одоо биш гэдэг мессеж танд ингэ дамжуулаад байна. За одоо болохоор энэ харилцааг бүтэе гэвэл та юу хийх ёстой вэ гэхээр одоохондоо тэр хүнээсээ зайгаа бариа байж гэж харагдаж байна. Зайгаа бариа байж. Тэр хүнд одоо жин ажил карьер юм уу эсвэл найз охин өөр хайр дурлал юм. Тэр харилцаагаа шийдэд дуусгах хугацааг нь олго одоохондоо зайгаа барь гэж байна. За дараагийн нэг дугаарт нь болохоор бусдад зориул биш өөртөө илүү
гоё байлгах зүйлийг хий. Магадгүй ингээд тэр хүн ингээд ажил үйлээ бүтээгээд эргээд нэг харсан чи та ямар гоё бүсгүй вэ? Би энэ бүсгүйг л авмаар байна гэдэг хэмжээнд хүртэл өөрийгөө гоёж годоод өөрийгөө улам царайлаг болгоод өөрийгөө хөөрхөн болгоо тий жим ингээ хасах ч юм уу. Өөртөө ингээ юу гоё хийж болж ин тэр алгоныгоо ингээ хийжээ. Тэгээд хоёрдугаарт нь дараагийн зүйл нь болохоор сэтгэл зүйн траума юм уу эсвэл өнгөрснөөс авсан тэр шарах юмнуудаа эмчлээд идгээгээд байж гэдэг зүйлүүдийг хэлж байна. Тэгэхээр юу юугүй чат бичихгүй, юу юугүй стори дээр нь зүрх дарахгүй, юу юугүй ингээд ажил дээр нь очиод нүдэнд харагдахгүй байна шүү дээ. Одоохондоо яг салчсан юм шиг бүр ингээд нам зайгаа бариад өөрийгөө хөөрхөн болгоод хинч харсан ингээд эргэж харахгүй байж чадхааргүй тийм хэмжээнд хүргээд тэгээ сэтгэлээ эмчлээд энэ хүнийг хүлээжээ гэдэг байдлаар хүлээж байдаг тийм зөвлөгөө өгч байна. Тэгээ цаг нь болохоор ингээд захиус тэнгэрүү ч бас энэ хүн дээр ингээд найдлага тавьж байгаа юм шүү дээ. Тэгээ цаг нь болохоор та хоёр ингээд магадгүй хувьчруулах болно гэж харагдаж байна. За ингээд бичлэгэнд таарсан байх таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Сэтгэгдэл хэсгээр ч очлогоо мартаа. За дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая. Түр баяртай.